сүлжийн ороолон. Монголын улс төрд хамгийн элдэвтэй нойтон бургас шиг хүн хэмбэ гэвэл очсон газар бүртээ шороо тул босгож авдаг элбэг доржиг биш. Очсон газраасаа шороо атгаж босч ирдэг инх хэрэгч биш. Огтны нүхэнд ороод гараад ирж мэдхээр алтан хуйгийг нэрлэнэ. Улс төр дудсан гэж бидний боддог бүх хүн өнөөдөр зодог шуудгаа эвхэж тавиад уяаны шонгооч буулгачаад байхад энэ хүн л тэдний ард жартаад л инээч гисэн янзаараа залтай овжин хിവэрэ тунаад үлдчихсэн байгаа нь сонирхолтой. Гончигдор жинх сайхан элбэгдор жинхвэлд инх хоёр Батуул гээд түүний үе тэнгийн гигантууд цөмөөрөө тахимаа өгчихсөн. Өнөө үзээтэй шазууртай гэгдэг инхвэлд нямдарч хэмээх 200 нохот хүртэл зуултаа тавьчихсан энэ үед мань хүн идэвхтэй зүйл болчихолгүй их улс төр үзэж тарж явна. Монгол улсын 27 дахь ерөнхий сайдаар ажиллаж байсан түүнд Монгол улсын 7 дахь ерөнхийлөгчийн дарай харагдаад шандас, шөрмөс, яс чөмгөөнийг шалгачих хүсэл шунал дүүрэн бий. Даанч моройр бол задгай жороо маягийн явдалтай түүнд хазаар ногт чөдөр тушаа зүүхэн мундахгүй. Эвгүүтэл энэ бүр гав дөнгөж болж хуврах аюултай. Гэвч хожоо солио хоёрыг хийж л явсан толгой. Хорчин гих хочийг зүүжил явсан гайхал. Норвегийн алтан хуйг бол Монгол ардын намын хувьд босоо ороолон байж мэднэ. Барьж яваад ногтолчиж болохгүй, номгочлоод унчиж болохгүй, эмэйл нэг их тохолгүй хүн шиг, эмэйл дээр бүр мордуулчихгүй хүн шиг эмнэг хангалаар нь тойглоод байлгаж байгууштай сүүлчийн ороолон байгаа юм. Болохгүй юмыг бол болохгүй юмны хажуугаар зүгээр явдгүй юм байна. Тэгэхээр бас ороолон маягийн байж магадгүй юм байна. Манай нэвтрүүлэг эхлэл брендийн нэмжлэгтэйгээр үзэгчдэд хүрч байгаа. За миний эхний тогтвол та хэнийхэн талд вэ гэдэг байр суурийн талаар ярилцах сэдв байх нэ. Тэгэхээр яг одоо улс төрд хамгийн одоо халуун өрнөж байгаа, хурцаар өрнөж байгаа асуудлын тухай ярилцъя. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхийлөгчийн өргөн барьсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ? За одоо нөгөө нэг бас тийм асуулт гарч магадгүй бэлдээд ирсэн гэдэг шиг би хэлэх гээд байна. Өнөөдөр бол манай үндсэн хуулийн дээр ч гэсэн тэр үндсэн хуулийг дагаад гарч байгаа хуулиуд болох одоо улсын хурлын хууль гэж байгаа. Улсын хурлын хуулийн дээр бол ийм Монгол улсын хурлын гишүүний бүрийн эрхийг дараах тохиолдолд төвдгөлзүүлэхээс эсэх асуудлыг улсын хурл хилцэн шийдвэрлэнэ. Одоо өнөөдөр амьд байгаа үндсэн хууль, өнөөдөр амьд байгаа батлагдчихсан хуулиар бол 3 тохиолдолд бол төвдгөлзүүлж болно. Энэ зохицуулагдчихсан харилцаа. За жишээ нь их хурлын гишүүн гэмт хэрэгүүлж байгаа баригдчвал үл дээр баригдвал дараа нь гишүүн толгодуулаад эрүүгийн хэрэг үүсчихсэн. Тэгээ албадан саатуулмаар байхын, баривчламаар байхын, цагдаа хорих хэрэг байхын гэвэл улсын хурлд оруулаад төдгөлзүүлэхээс төлөвлөлийг ярьдаг. Тийм тохиолдлууд кейсүүд байгаа. Хоёр дахь тохиолдол. Гурав дахь нь бол эрүүгийн хэрэг шалгаад явж байсан чинь ялгахтай үйлдэлд шүүхэд шилжүүлэхийн өмнө шүүхэд очихоос өмнө шүү дээ. Улсын хурлаар оруулаад ерөнхий прокурор нь бүрэн эрхийн төдгөлзүүлнийг 3 тохиолдол гэж. Энэ хангалттай гэсэн үг. Хангалттай гэж хэлж. Хангалттай. Улсын хурлын гишүүд маань ёс зүйн хариуцлага эргүүлэн татах тийм хэрэгцээ шаардлага зайлшгүй байгаад байна. Гэтэл наад хуулийн одоо боломж маань хангалтгүй одоо тэр шаардлагыг хангаж чадахгүй байна л гэж үздэг. Гишүүн тусвар дээр хэрэгжилт нь хангалтгүй байна гэсэн үг үү те? Та энийг яг юу гэж харж байна? Хуулийн эзэм ард түмэн бол магадгүй улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хүсэл байх шиг байгаа юм. Нийгмийн хүлээлт бол байгаа. Ер нь их хурлын гишүүнийг эргүүлэн татна гэдэг асуудал юус байж болохгүй. Яагаад тийг одоо би таард хэлье. За нэг маань хаймт өрсөлдөж тэгээд ард түмний мандат аваад нэг нь гарлаа штэ. Тэгэнгүүт нь тэр үед одоо нэлээд хэдэн жилийн өмнө орж ирсэн хуулиар манай сонгогчдод одоо энэ нөхөр хариуцлагагүй байвал сонгогчдын 20% цуглаад нөгөө хүнийг татах эрх авна гэсэн хууль орж ирж ирсэн. Би эсрэг л байсан. Гэхдээ тэгээд тааяр нат өрсөлдөж ялагдчихад. Тэгээд ялагдсанхаа дараагаар нэг шалтгаан болоод хичээлээ тасалдаг нөхөр чинь үү, яадаг нөхөр чинь үү нэг юм яриад тэгээд тааяр тэр сонгогчдын 20% саналыг дорхны цуглуулчтай байгаа шүү дээ. Энэ зүгээр л Монголын төрийг самарч байгаа. Тэгвэл ямар нэгэн их хурлын гишүүний бүрэн эрх мэрх биш байхгүй юу? Зүгээр л төр самар харга.
Яагаад ингэж байгаа гэхээр би сүүлийн яагаад ингэж популизм л яваад байгаа байхгүй. Энэ ингэж хандаж болохгүй. Институц байхгүй юу? Их хурл гэдэг чинь 1-2 гишүүний тухай асуудал биш. Бүхэлдээ байж байгаа институцуд бол энэ институцийг энэ эрх мэдлийг яаж цөмөлдөг гэхээр 1-2-оор нь хэрэг тат цөмөлдөг. Тэр тасаа хэлдэ штэ. Төр самар гарга гэх тээ. Төр самар гарга ерөнхийлөгчийн барьж байгаа хуулийг бол төр самаргаж байгаа. Төр гэдэг нь улсын хурлыг л хүчгүй болгох харга. За би танад өөр нэг жишээ. Яг ямар зорилгоор тэгж ийн гэж бодож байна. Мэдэхгүй. Энэ хүн ямар зорилгоор тэгж байгаа юм би мэдэхгүй байна. За элбэгдэрж гэдэг хүн яаж төр самарж ирсэн хэлж өгье. За. Ерөнхийлөгч нэр дэвшихээ өмнө улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн байж болохгүй гэдэг асуудлаар хуулийн төсөл нь ерөнхийлөгч өөрөө санаачилчаад хурлд ерөнхийлөгчийн сонгуульд явуулсан. Давхар дээл асуу. За одоо харин би та хоёр зориуд хэлүүлж байгаа. Та хоёр хуулийн жинхэнэ нэр томьёог давхар дээл гэж хэлж шít. Эний чинь популизм гэж. Тийм давхар дээл нэр томьёо байхгүй. Давхар дээл гэдэг нэртэй хууль дэлхийд дээр Монголд юус байхгүй. А энийг олон тэмдэг гэж хэлдэг лээ. Наад алтууыг хараа. Их хурлын гишүүний дээлтэй. Дээр нэмээ сайдын дээлтэй. Хөлсөн гоожод хөөх юм. Хүмүүст амар ингээ гой сонсогддог баг. Одоо яг тийм болоод байгаа. За тэгээ хуулийн өргөн барьчаа явуулчлаа. 13 онд ерөнхийлөгч болчиход ирээд нөгөө хуулийг чинь зүтгүүлээд бүтэн жил улсын хурлаар тогсон. Бүтэн 1 жил. Бүтэн жил хэлэлцээд юу гэсэн ихлээр энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй юм а ерөнхийлөгчгээд улсын их хурл ерөнхийлөгчд олонхороо буцааж байгаа. Хайрын цаг байгууз. За энэ хаанаас ихсэн гэхээр 1992 онд Жасрагын засгийн газрын үед нэг хэсэг сайдрын давхар одоо нөгөө таанд өгөр явчих. Манай иргэдэж бол давхар дээлтэй байгаад ирсэн байхгүй. 96 онд ардсан холын өвсөл гараад ирсэн чинь нэг нөхөр үнд сүүл ичцдэггүй. Ерөөсөө давхар ашиж болохгүй гэсэн. Инг сайхны үед. Тэгсэн чинь инг сайхан унаад элбэгдэрж гарч ирсэн шүү дээ. Тэгсэн чинь цэцэн. Энийг ер нь улсын хурл өөрөө шийдэх юм байна гэсэн чинь их хурл нь давхар ашиглуулна гэдэг хууль гаргаад давхар ашигдаг болсон. Би энэ юу хэлээд байгаа вэ гэхээр бид нар ингээ бүтэн дүр зургийг ерөөсө хардггүй. Кино мануугийн чинь үзэхээ байсан номын чинь эхнээс нь аваад дуустал уншихаа болцсон шүү дээ. Яг нэг юм кадр авдаг дунтлаас. Тэгэл тэрнийг ингээл харуулаад ингээл одоо орчин үеийн хэлээр нь бол одоо PR юм уу юу юм? Тарих угаалт юм уу юу юм? Таста трейлер байдлаар үү? Ингээд тастал нэг юм. Одоо манайхан ч ерөөсөн богинохын хэмжээний трейлер дуртай. Одоо надад ч гэсэн эхлээ сонсоход их хурлын гишүүнийг татгал хэрэгтэй гэж боддог шүү дээ. Болохгүй нөхөр яагаад болдгоо юм? Болно шүү дээ. Болдгоо байгаа нөхөр өөртөө нөгөө нэг татах хэрэгтэй гэдэг нэг тийм нийгмийн хүлээлтэн дээр популизм хийж ийн гэсэн үг. Популизм хийж. Дахиад би таяраас асууя. Гурвууд ярилцж бас болд юм байгаа шүү дээ. За энэ бол ингээд тодорхой нөхцөлд хэлчихлээ шүү дээ. Ёс зүйн зөрчил гэж юу юм? Тэр юугаар хэмжих вэ? Хэн хэмждэг юм? Ёс зүй гэж юу юм? Хичээл талсан. Одоо их хурл дээр одоо ингээд хичээлдээ ерөөсөө одоо хичээл биш л чи хурл чуулганда. Их хурлын чуулганд нэгэ суугаал нэг л их томоотой юм. Нэг л юм. Ганц хууль санаачилдгүй, ганц үг хэлдэггүй. 4 жил карвал шиг байж байгаа нэг нөхөр явуулаа. За одоо энэ тэгээд өстой ёс зүйтэй хүн үү? Хэн хэмжих юм? Хэмжүүр чи хаана? Гэхдээ манай их хурлын гишүүнийг ардын намын жагсаалтанд орсон нэг залууныг хөөх юм ярьсан шүү дээ. Энийг хэдэн грамм гэж хэмжих юмыг хэдэн метр гэж яриад байгаа юм. Хэмжүүрээ мэдэхгүй юм. Тий. Хүн чи хүний жингийн чи килограммаар хэмждэг. Юмны уртыг чи метрээр хэмждэг үстэй. Тэр ёс зүйгээ хэмжин шүү дээ. За та одоо тэгвэл тэр ерөнхийлөгчийн эргүүлэн татах хуулийн эсрэг байр суурьтай байгаа юм байна. Гэхдээ одоо та нар бас ингэ юу дүгнэлт хийдэг. Эсрэг байр суурьтай биш. Би өөрөө их сургууль 10 жил багшилсан гэх юм уу тийм үү? Байж. За 10 жил багшилсан. Би чинь судалгааны ажил 10 жил шахуу хийсэн ноцолдсон хүн. Асуудалд бодтой ханд. Зөв. Тий, ойлгож байна. Ямар асуудал яг гаргаад тавиад байгаа. Яг яах гээд байгаа энийгээрээ. Таны байр суурь бол одоо илүү бодтой гэж та хэлж байгаа юм шүү дээ тий. За тэнгууд одоо ерөнхийлөгчийн зүгээс хуулиа дэмжүүлэхийн тулд ард нийтийн санал асуулга явуулах гэж. Одоо таныг сонгосон парламентод сонгосон сонгогчд одоо ерөнхийлөгчийн эргүүлэн татах хуулийг дэмжиж саналаа өгөх гэж байна.
Энэ тохиолдолд одоо яах вэ? Би бол харин энэ хуулийн дээр ийм бүх заалтууд нь байгаа. Бидний иргэдэдлийг зөв ойлголт өгөх хэрэгтэй байхгүй юу? Популизм хийхгүйгээр. Тэгэхээр энэ хүмүүсийн чинь ингээд би хэлж шít. Энэ хүмүүс чинь хэрэг хийгээд ингээд болохгүй байгаа бол төдгөл зүйлдэг улсын хурлын гишүүний халдшгүй байдал бүрэн эрхийг төдгөл зүйлэх 45 дугаар зүйл байна шít. Байхгүй биш байгаа үст. Одоо юу нь бас болохгүй байгаа. Парламентын гишүүд нь ядаж тантай адилхан бодитоор хандах байхаа гэсэн. Тий, би бол бодож байгаа тийм. Энэ дээр заавал чиний тал, миний тал, чи миний буруу, миний буруу биш. Манай нийгэмд аль нь хэрэгтэй юм бэ? Одоо болохоор ямар тоглолт харагдаад байна вэ гэхээр энэ гэмтэй гишүүд нь дэмжихгүй юм байна. Гэмгүй нь дэмжих юм. Анхнаасаа ингэж хөлж болд юм уу зэт байна гэдэг. За би өөрөө амтай амьдралын жишээ аваадах уу? Энэ алтан их олон юм ярьдаг. Энэ удаа зам цаад болно. 22 онд хөгжлийн банкны хэрэг толгодсон. Тэгээ яасан гэж? Би энэ заалттай ч холбоот ярих гэдэг шүү дээ. За. Чиний бүрийн эрхийг төдгөлзүүлэх гэж байна их хурл дээр. Одоо яг энэ заалт ч байхгүй. Би тэгэхээр за. Ямар хэрэгээр ингэж хөгжлийн банкны хэрэг л гэсэн. Тэгэл ерөөсө 3 хоногийн доторх хурлаар оруулаад ганцхан бий биш шүү дээ. Цаана нэг хаан уй гişүүн, амар төвшин гişүүн, нэг нь Баатарвали гişүүн. 4 гишүүнийг их хурлаар оруулсан би танд амьдрал яриад шүү дээ. Орууллаа. Тэгэл нэг тэр чинь нэг байнга хороомороо баах юм болж байгаа л бүрэн эрхийн төдгөлзүүлэх үгүй юу? Сан хураалаа. 4 гишүүний бүрэн эрхийг төдгөлзүүлээгүй. Тэгвэл дөрвөлөнгийнх нь хувьцаа шүүхээр явцсан. Минийх одоо ингээд хэдэн жил 22 оноос хойш 22 5 жил яваад 3 цагаатаад одоо дахиад буцаад явж байна. Тэгэхээр бид гурвын саяны сэдвүүдээр ярьсан бүх өнцгүүд маань нэг цэг дээр очиж байгаа. Тэрний юу вэ гэхээр та сая популизм гэлээ тэгсэн тайлбар нь шалтгаан нь тий одоо энэ бол өөрөөр хэлбэл биелэх боломжгүй зүгээр популизм хийж л одоо ийм хуулийн төсөө санаачилж байна гэж. Гэтэл энэ хуулийг ямар нэгэн байдлаар батлуулах сонирхол байна гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр хэрвээ одоо тэр шийдэл нь яагаад гарч ийнэ вэ гэхээр яг нөгөө түрүүний хэлдэг жишээнүүд дээр улсын их хурлын гишүүд маань өөрсдөө хариуцлага тооцох тэр хуулийг бол ер нь батлахгүй юм байна. Яг таны хэлдэг шиг энэ байр суурийг маш олон гишүүн илэрхийлээд байна. Өөрөөр хэлбэл өөрсөндөө хариуцлага тооцох дургүй байгаад байна. Энэ хайгаад эсэргүүцэл гэдэг юм яваад эхэлсэн байгаа л да. Энэ байна шүү дээ. Хариуцлага тооцсон хууль байж шүү дээ. 3 зүйлээр. Чи гэмт хэрэгүүлвэл чамд хариуцлага тооцсон. Хариугийн хэрэгүүлсэх гэсэн бол энэ чих хурлаар жишээлбэл танд хувь хүний хувьд айдас байгаа юу? Одоо яг энэ хууль хүчиндээд ингээд батлагдчихлаа гэхэд. Гэхдээ надад айдас байхгүй. Би парламент гэдэг институцтай санаа зовж байна. Ойлгосноо? Тэгэхээр энэ маань хэрвээ яг бодит ажил болчих юм бол ер нь аюул занал ирж байгаа гэж үздэг юм тий. За яагаад гэж? Монгол улсын ерөнхийлөгч ард түмний сонгогдсон. Монгол улсын хурлын гишүүд бас ард түмний сонгогдсон. Аль нь л ард түмний итгэл хүлээсэн хүмүүс байгаа ч тийм. Тэгэхээр энэ хоёрыг яаж балансаж ажиллах хэвтэй? Ойлгож байна? Нэг нөгөөхөө толго дээр гараа сууж болох юм уу? Ойлгож байна? Суудсан байгаа юм биш үү одоо баг. Ер нь суучдаг. Хуулиараа суугаагүй байхгүй. Хуулиараа сууг. Тэгэхээр ер нь суучаад. Тэгэхээр одоо суух арга чинь наадч байж болох байхгүй. Хуульчилж байгаа суух чинь. Хуульчилж байгаа сууж болно. Яагаад гэвэл одоо манайхан би яах муу хөг хэлэх гэдэг нөгөөдөл чинь ингээд барьцаад авна гэсэн. Одоо энэ хууль батлагч юм бол их хурлын гишүүд бол дуурахгүй. Бүгдийг нь төмсөв. Бүгдээрээ сайхан ингээд онц сурлахтанд онц юм уу одоо хэлгүй кароли ч юм мэдгүй. За их шиг төвөгдөгээд дэгж байгаа нэг юм. Энэ чинь бол манай улсын тусгаар тогтнол аюулгүй байдал том замл хил учир болж байгаа. Би энэ яагаад ч юм энэ чинь амьдрал дээр тохиолдоод байдаг байна. Намайг их эрдэнэтэй сонгогдсон чинь эрдэнэний хэд нөхдүүд манай ийм болцсон шүү дээ Монгол улс дандаа мөнгөөр ажилладаг. Нэг хэд нөхдөө жагсаа суглаа хийгээд Ганбаатар манай Босоонбаатар хэлж. Тий. Ганбаатар алтан үерийг их хурлаас буцаан татна. Хэдэн хүмүүс цуглж гисэн. Гарын үсэг цуглуулна. Хөш ийм улс дэлхийд одоо байхгүй шүү дээ. Энэ хүмүүст бол их таалагдана. Нэрийн энэ хулгайч нар чинь ингээд идэж уугаад ингээд янз бүр болоод байгаа бол эднийг яагаад татаж болдгоо. Тэр бол манай иргэдийн боо биш. Тэн дээр тоглоод байгаа. За асуултаа лавшруулаад асууя. Тэр хуулийг яг санаачилж байгаа зорилго нь яг та яг юу гэж харж байна? Парламентын бүрэн эрх халдаж таны хэлдгээр базаж атгандаа оруулах ийм асуудал байна уу? Эсвэл намын дотоод зодооноос нь үүдэлтэй
санаачлага байв уу? Би одоо бол ардын намын зовлон бол Монголын зовлон болчихсон. Тий. Үнэн дээр өмнө бас ийм болсон шүү дээ. 30 хэд чилээ 60 хэд байжгаад хоорондоо ийм болчиход 17 он. тэгээ нэг хэсгээ хүнээ дуусгасан биз дээ. Тий. Тэрнийг яаж хийдэд байгаа вэ гэхээр одоо ийм хөвөл гаргах байдлаар нөгөөдүүлийг барих гэдэг шүү дээ. Чи танаа хэсэг дуугаараа танаа хаятайхан байгаараа хин чадaltaй нөгөө хин гişүү. Энэ ерөөсө Монголын төрлөө намын дотор талын зодоон тэнд хүчний хайцсан ерөөсө авчирч болохгүй. Намынхаа даргаыг тэндээ шийдэн үз, хурлаа тэндээ хийн үз, олон цөөнх болдог тэндээ болно үз. Тийм биз? Цагаан байшинтай хэрүүлээ. Тэндээ хэрэглээ хийн үз. Одоо бас тийм болчиход шүү дээ. Сая нэг нөгөө зандан шатрын засаг газар үздэй. Тий. Тэр нэг огцрохтой холбоотойгоор бас нэг асуудал үүсэл. Тэнд чинь ардын ардчсан нам ямар ч хамаагүй шүү дээ. Нөгөө олонх чинь 60 хэд үстэй бараг 70 хүн байгаа шүү дээ. Тэд нар мэн шийдсэн асуудал шүү. Тэгээ тэд нар мэн бас хоёр болцсон учраас л ингээд юм. Би тэгээд одоо зүгээр ерөнхийлөг зөвлөхөд би гэхдээ ерөнхийлөгчийг бас хийж иж бодохчгүй байна. Энэ ардын намын нэг хэсэг нь үүмэлж юм л дээ. Одоо нөгөө нэг Гэхдээ бол шахтуулчаад нэг хоёр тал болчихсон. Бол ерөнхийлөгч ялчгүй санаачлаад өргөн барьчаад байгаа шүү дээ. Тэгээд яг хөө тэнд нөлөөтэй хэсэг нь хийлгцэн байх л та. Бол тэгж Таны бариатхаа ингэх юм бол ардаас оноо авнаа. Тий. Гэхдээ тий. Ер нь бас нэг хэм блээл тэр оюун эрдэнэ сайд ямар нэвтрүүлгээр бас баха ярьсан ш. Тэн дотор нэг аюултай юм яриа л хэлээ. Би энэ оюун эрдэнэ сайдын тэрнийг ярьж байгаа юм сонссноо. Битүүрийн хувь заяа их төсөөтэй юм байлаа. Гэхдээ энэ бол алтан уяг оюун эрдэнэ хоёрын хувь заяа элбэгдүрж хөрөлсгөө хувь заяахаас илүүтэй ерөнхий сайдын хувь заяанууд их төсөөтэй байлаа шүү. Би бол анзаарахгүйсэн байлээ. Энэ байхаас үүсэх гадаад чи юу ч ярьдгүй байсан шүү дээ. Энэ хоёр гэдэг хүн чинь бараг л хөрөлсөх өдөр ахтуу хоёр нэг нутаг нууг нэг фаракс маракс би тэгэхээр за тэгэл болж илээ бол улсынхаа төлөө амж ажиллана үстэй гэсэн. Ажиллаж чадсан шүү. Тэрнийгээ сайн ярьж ийл шүү. Сайн ярьж байгааг сонсохоор надтай ямар адилхан нөхцөл байсан юм бэ? Тэгэхээр энэ хөв хүний биш засаглалын асуудал байна. Хөв хүний биш шүү. Хөв хүний биш. Хоёр найз хүртэл үзэж байгаа шүү дээ. Илвээ битүүрний мундаг найз биш л дээ. Гэхдээ битүүр чинь би ер нь хүнтэй найз нөхөрлөн гэж тийм ойлголтыг нэг хойш хайцсан. Ягаад гэвэл төрөө одоо альбомд явсан хүн ард түмний ихтгэл хүлээгээд явж байгаа хүн биш дээ. Найз нөхрийн тухай бодохгүй. Ажил үүрэг хариуцлагын тухай. Тэрнийг л ярина. Хэрвээ энэ асуудал Монгол улсын хашиг нийцэж байгааг бол битүүр найз болж болно. Тэр асуудал чинь өөрөө оюу толгой асуудал төр жишээлх юм бол алтвигээ чи ингэхээр тэр Монгол улсын хашигт нийцэхгүй байвал битүүр найз биш болж байгаа. Хүмүүс нэг л тийм яагаад найз нөхдөдтэйгээ муудалцаад байдаг юм бэ гэж. Төрийн зүтгэлтнүүдийн хувьд бол тийм найз нөхдөд. Улс төрд энэ бол улс орны хашиг байдаг. Тийм учраас хоёр намайг босоор олмоор болно гэдэг чинь би яагаад тийм болчиход байгаа. Би олон найзтай байхгүй. Гэхдээ асуудал дээр очивол зөрүүл би өөрөөр явдаг. Зарчмаа бариад. Зарчмаа барьчихдаг. Надад илүү шунлын хэрэг алга, илүү албан тушаал хэрэг алга, илүү мөнгө хэрэг алга. Энэ 3.5 сая монголчуудад аль шийдвэр чинь зүй. Ер нь эх орн гэж байгаа мó. Одоо ерөөс сулгаач дээр шүү дээ үүр боллоо шүү. Авилгал бүр дэмтлээ шүү дээ. Яагаад энэ дээр чинь бидэртэй найз нөхөд гээд хамсаатан байх шүү дээ. Одоо энэ сэдв маань хэний талд вэ гэдэг юм яваад байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл оюун эрдэнэ амар уйсгалан гээд Монгол ардын тусгалт намын нэг талд байна. Нөгөө талд нь болохоор хөрөлсөх зандан шатар гэдэг ийм нэг хоёр Монголын зовлон болтлоо зовлон. Тий, хоёр тал болоол ингээд үзэлцээд ах шиг байна. Та ер нь бол аль талд нь байна? Би та хоёрт нэг юм ойлгож байна. Би хүний талд байдаг хүн биш. Би асуудлын талд байдаг хүн. Та нар аль асуудлын сонирхож таны асуудал бол ойлгохдохдоо ер нь бол одоо тэр оюун эрдэнэ намрын уйсгалан гэдэг хоёр хүний талд байна гэж бид тэр тэгж ойлголоо зөв. Тэр хоёрын харж байгаа асуудалтай ойролцоо байна. Яг энэ одоо зөрчил гэдэг юм уу зодооныг шийдэж байгаа одоо хүчин гэх юм уу та нөхцөл нь ардсан намд байгаа юм л да. Тэгэхээр ардсан нам яг аль талд нь зогсоод байна гэдгийг аль асуудлаар. Тэг аль талд нь байна гэхээсээ зүгээр тоглолт хийгээд яваад байгаа юм шиг тий. Ерөөсөө ингээд ашигтай хөлбөрийгаа бас ашиглаж чадж гин үгүй гэдэг асуудал байна тийм ээ. Одоо яг ардсан намл одоо ер нь бол хамгийн гол том хүзэр байгаад байна шүү дээ. Ардын нам чинь 68 билүү. Тэгээд хоёр хуваачаад байгаа ш таны дөрөвний хэлдэг шиг. Тэгэнгүүт ардсан нам хааш нь хэлбихээс хамаарат хүчний харьцаа. Тэгээд 68 бөөгнөхгүй юу?
байхгүй газраас асуудал гараад ирчихэ. Үгүй ээ. Тэр чинь тийм асуудал биш ээ. Ойлгомжтой шүү дээ. Одоо сая ийм асуудлаар бол би санал нэг байгаа шүү дээ. Би ямар нам төлөвлөх юм биш. Бүгд бойкот хийлээ шүү дээ. Тий, одоо бүгд бойкот хийж шүү дээ. Тий. Чи зөв байхгүй юу? Би энэ чинь өмнө би сая цочид сэрж ярьж байгаа юм биш. Би уулаасаа юм байсан. Яг та айгүй залтай хэлж л да. Одоо тэн тэртээ рүү хоёр хуваагдсан байгаагийнх юм чи нэг болчихвол ямар ч асуудалгүй юм байгаа шүү. тий нэг болохгүйг нь мэдж байгаа байхгүй юу? Тэртээ рүү хагаралтсан хоёр талд гарцсан байж байгаа. Тэнгуут нь биос мэд. Тэр чи тэтэл асуудал. Гүй хараа энэ ардчилсан нам, ардын нам за нэг ивсэл иргэний зориг мөрөг зөндөө нам хүн нам гэдээ орцсон. Тэгснэ нэг намын дарга нь парламентууд дурдаа сууж гэж юу гэсэн. Тэнгуут ингэж үгүйсгэд байлаа. 12-оос 16. Мягомбын хөлд. Хөөе. Зандагүйгийн хөл сууж исэн. Би Мягомбын хөлдийг их хурлын даргуулахад нь тэр үед хэлж исэн. Ажлаа өгөө гэдэг. Ажлаа өгөө биш ээ. Аль нэг ажлаа өг гэж юу? Хараа сонгуул ялсан намынхын дарга нь би энэ ард түмэнд амлсан амлалтаа хэрэгжүүлээд улс орноо ингэж хөгжүүлээд ард түмнийхээ амжиргаа ингээд аж ахуйн нэгжүүд ингээд босгоно гэд тэр бага өдрөдөд ерөнхий сайд болохын оронд яагаад тэр дээр гараа суучаад байгаа юм бэ? Би шүүмжилж ирсэн. Би үннийг л хэлсэн. Танаа нам Яагаад зогтож байгаа юм тэр? Танаа нам олон хулдаг 4 жилд Зандаа хөгийн их болт улсын хурлын дараагаар ажиллаж байсан шүү. Намын дарга. Амиа байж. Эхлээ би эхнийхэд дуусгав. Тэгэхээр Мягомбын хөлд гэдэг хүн одоо локкороо бодох юм бол үгүй ер нь намууд яах гэж сонгуульд ордгийг. Яах гэж намын дарга намаа авч сонгуульд ордгийг. Одоо жинхэнэ бантахнуулж байгаа шүү дээ Монгол улс төрийг. Энэ нам ялах юм бол энэ хүн ерөнхий сайд болно. Одоо саяны сонгуул дээр ардс нам ялсан бол хэн болох вэ? Луугаан Төмөр. Ардын нам ялвал Баярдна. үгүй ийм тоглоомын дөрөв ойлгомжтой дэлхийд даяар энэ парламент тусч ингэж тоглодог байхгүй. Гэтэл тэчээд он 16 он. 16 онд ардын нам 60 хэдэн судал авчаад Тий. намаа авч ороод улсаа хөгжүүлэх гэсэн нөхөр нь их хурлын дарга судлаа суучаад Эрдэнэт төлөө. Тий. Эрдэнэт гэдэг нөхрийг ерөнхий сайд хаанаас гарч ирсэн? Чамайг ер нь ерөнхий сайд болно гэж Монгол ард түмний санал өгсөн юм уу? За жинхэнэ бантингийн чи ингэж зурж байгаа. Би нэг уу ярьж байгаа шүү та хоёроо. Ойлгож байна уу? За дараа нь юу болсон даймаа? Одоо даймыг хийлээ. За 10 дахиад над дээр ирсэн. Би 12 онд ерөнхий сайд болох ёстой үстэй. Тий. Тэгсэн чинь илүүгдэж намайг болохгүй гэсэн. Би яаж байгаа? Таны болохгүй ямар хамаатай. Наа чи би ард түмэнд одоо манай тоглоомын дөрөв юм шүү дээ. Би намын дарга болно шүү. Намын дарга чи би ерөнхий сайд болж ажиллах хийж шүү дээ. Тэгс би албан тушаал гэдэг байгаа юм биш байхгүй. За ингээд хэдэн сар саатвас. Тэгж намайг болгосон. Тэгээ дургу болгосон байгааз. Тий. Тэгээ 2 жил болгоо тэр хооронд бүтэн ноолсоор унгааж аваад тэрнээс хойш би мэдэхгүй. Энэ бол дахиад Монгол улс төрийг зүгээр л дураараа дур зоргоороо үйл дүрм ном байхгүй. Зүгээр л сүнэж байгаа. Энэ хөлдөг аваачаад хувийн ашиг сонирхлоор тэгээ одоо ерөнхий сайд хэн боллоо миний дараа? Сайхан бэлэг. Хаанаас сайхан бэл гарч ирсэн? Алтын ихэд хүн ерөнхий сайд болно гэж санал өгöd. Арчсан нам нь 8 жилийн хөтөлбөр гаргасан гэж дэмжсэн чинь дундуур нь Одоо та яг одоогийн нөхцөл байдалд Зандан шатрыг бас яг сайхан бэлэг гэж хэлж байгаа та яг адилхан зүйл ярьж байна л да тий. Дундуур нэг хус чайчаад шинэ хүн гаргаад явчихсан. Тэгээ ер нь би ингээ харахад нөгөө түрүүн миний хэлээд байгаа ерөнхийлөгч ерөнхий сайд хоёрын харилцаа гэдэг байгаа чинь ийм байгаад байна. Та Монгол улсын ерөнхийлөгч огцтой импичмент юм уу одоо нэг их хурл дээр орж ирээд ингэж түүх байгаа юм уу? Баггүй. Бодтой. Монгол улсын ерөнхий сайд яа гэдэг дандаа нэг юм хогийн тантан чаавас юм бол хамгийн дөрүүлэл огцрол хөөгдөл явж байна. Эннийг зөв болгомоор байна. Энэ би бит огцрол гэж хэлээгүй л дээ. Уулаасаа буруу юм бивэл огцрол. Чи намайг яаж огцруулж ирсэн? Манайх олох байхдаа намайг огцруулж ирсэн. Ардын нам бол уулаасаа таяр нөгөө түрүүчл локер ч юм бол огцруулж гэдэг авах. Тэг манайхыг уужж байгаа нэг хэсгийг аваад огцруулсан. Тэгэхээр Зандан шатрын ерөнхий сайд болсон процессыг та яг өөрийнхөө тохиолдсон тэр кейстэй адилхан тооцож гинүү арай өөрөө? Тэр процедур яриад байгаа юм аа. Би процедурлаа нэг хормооргүй байна. Ер нь ерөнхийдөө тийм шүү дээ. Алтууг бодлогын асуудлаар эсвэл одоо хийх ажлыг нь ерөнхийлөгчийн хийх ажлыг хийдэг хүн биш шүү дээ. Би тэгж хэлээд байна шүү дээ энэ чинь.
улс орны эрх ашигын төлөө хамтарсан шийдвэрээ гаргуул байгуул бусад юм бол хийж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэрнийг хийгээгүй төлөө оюу толгой юм уу таван толгой элдв юмнийхээ шахалтыг аваагүй төлөө Монгол Улс ерөнхий сайдыг огцруулж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг хийх хүнийг тавьж байгаа тий. Тэг хийх хүнээ тавьж байгаа. Яаж хийсэн та нар яриутаа тарсан шүү дээ. Яаж хийлгэсэн та нар яриутаа тарсан. Онцгийн хувьд өөр бол очиг саяын процесс ер нь яг адилхан уу? Адилхан. Одоо ингээд хоёрд нь яач байгааг би мэдэхгүй шүү дээ. Энэ хоёр чи мундаг найз болчлоо шүү. За миний сэдвээр оръё. Одоо зандаа шатран гарч ирж чад бас яаж юмыг нь яаж яриутаад хийх би мэдэхгүй шүү. За танд хэрэгэлдэг нэг зэвсгийн талаар таас түрүүн бол дурдлаа. Нэг юм зүй тогтол ажиглагддаг. Таны ямар нэгэн улс төрийн одоо нүүдэл хийх болгонд яг энэтэй зэрэгцээд хууль шүүхийн асуудлууд босч ирдэг тантай холбоотой. Та чи бас ямар ч армуудын хууль шүүхийн асуудалтай. Энэ яг санамсаргүй давхцал уу эсвэл тийм санаа зоригтой юм үйл явдал байдаг уу? За жишээлбэл 2014 онд авилгатай тэмцэх газар таны тухай хэвлэлийн баг гурал хийсэн. Тэгээ яг тэрний маргааш нь шинжлэлийн засгийн газар огцорсон. Шинжлэлийн засгийн газрыг огцруулах энэ төслийн нэг хэсэг нь тэр авилгатай тэмцэх газрын тэр мэдээлэл байсан уу? Тэг шаардлагагүй та. Байсан. Санамсаргүй тохиолдол биш үү? Юу санамсаргүй даваа минь бүр санаатаагаар зохиол бичиж яагаад огцруулдаг вэ? За яаж тэрэнд АТГ яаж оролцсон юм? АТГ юу? Тий. За яагаад АТГ оролцож байгаа юм? Одоо хэдүүлээ дандаа тогтолцоо бас давхар ярихгүй. За тий. Ойлгохдохгүй. За элбүдээр гарч ирээд юу хийсэн? 9 он хүртэл. 9-өөс 13 он хүртэл. 4 жилийн хугацаанд. Авилгатай. За нэгдүгээрт Монгол Улсын прокурор гэсэн байсан. Прокурорын толгойг авж штэ. Хууль хяналтын байгууллагын толгойг л авна. Өөрийн хүндээ. Хоёрдугаарт авилгалтай тэмцэхийн дарга дэд дарга хоёрыг шоронд хийж хагаад авилгалтай тэмцэхийн дарга дэд дарга хоёрыг авцсан. Ингээд АТГ прокурор авчиж байгаа юм. Одоо юу үлдв? Шүүх. Шүүхтэр зоригтыг дахиад тавьчихсан. Биш ээ, зоригтыг тавиагүй. Өөр хүн байсныг авчираа зоригтыг тавьсан. За ингээд хүнийг мөрддөг, хэрэг үүсгдэг. Тэр авилгалтай тэмцээнд гарт нь орлоо да. Одоо шүүхтэр очих ногоон гэрлээд шийднэ үстэй. Тий, өөрийнх нь энийг чи би хонгил гэж хэлсэн. Хонглыг ингэж огцордог. Тэгвэл энэ дотор нэг юм хэл нэртгэх шиг энэ шат шатанд нь бол шудраг хүмүүс байгаа шүү. Тэгвэл тэднийг хажуугаар яв. Тустай хонгол үүсгэх. Тустай хонгол үүсгэх. Энэ хэргийг яг энийгээр дамжуулаад ингээд дуустал явуу. За хоёр дахь кейс нь 2017 онд танай намын нөгөө нэг өөр дүрмээр нэг намын даргын сонгох нэг сумгаан боллоо шүү дээ. За энд яг тэр намын даргыг сонгох санд дураах өдрөөс 3 хоногийн өмнө АТГ таныг дуудсан. Тэгээ та намын дарга болж чадаагүй. Энэ бас таныг намын дарга болохгүй тийм төслийн бас нэг хэсэг байсан уу? Тэр зохиол АТГ чинь тий. Тэр зохиол нь юу гэж хэлж байгаа? Чи юу сайн судалсан байх юм? Манай намын даргын сонгуулийн санал хураалт болдог өдрөөс 3 хоногийн өмнө орой намайг дуудаад алтан уйгийг яллагдагчаар татв гэдэг тэр өгүүлбэрийг орон даяар цацж байгаа. Энэ юу гэсэн үг тэгсэн. Танай намынхын санал өгөөд та нар ялтан дарахтай болох юм биш үү гэж хэлж байгаа. Энэ амар зохиол тэр чинь зохиол бичдэг шин. Наадвал чи. Тэгээ энэ дээр нэг нюанс байдаг л та. Таныг ялж гарч ирж байгаа хүн таныг хэлдгээр, таны ярьдгаар нөгөө манангийн чинь буюу төлөөлөдөг тийм үү? Ялдаг хүн үү? Тий, таныг. Тий. Тэгээд давхар хэнийг ялуулах нь наадвал чи шийддэг. Тий. Яг ялуулах хүнээ шийдсэн гэсэн үг тий. За мөн 26-нд ерөнхийлөгчийн сонгуульд сая нэр дэвшгээ илэрхийлээд гэтээ таныг нэр дэвшгээ илэрхийлэхээс өмнө судалгаагаар таны рейтинг ингээд дээгүр гараад ирсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг цагаат татсан байсан хэрэг чинь дахиад одоо нэмэлт бүрдэн байцаалтанд буцчихлаа штэ. Тэгээ энэ одоо бас тохиолдол бол биш үү? Би бол сая бодохгүй юу? Хөгжлийн банкны хэрэг дээр нь за яхаа би 3 цагаат татсан юм чинь нөгөө шүүгчнэр маань орж ирж байгаа юм чи 4 дахь цагаатчих байх гэж бодохгүй. Тэгсэн тэд нар маань яг нөгөө цагаатгсан 3 шүүгч шүү дээ. Тэд нар маань анхан шатруу буцаачиж байгаа. Тэгэхээр бас би бол шүүгчдийг шөмжлөхгүй. Яг тэгэхээр тэр 3 шүүгч чинь намайг цагаатгсан 3 шүүгч байхгүй. Гэтэл одоо дахиад тэр 3 шүүгч цагаатгачвал бас
хөөр христнийг болох гэдэг шиг байна. Би хүнийх нь хувьд ойлгож. Тэнгүүт нь надад ялуугаагүй тэгтээ буцаага шийдсэн. Энэ яаж байгаа? Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл яг уяатал байлгаж хэлээ. Гэхдээ энэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгэлээр хийлээд ер нь ингээд за намын рейтингээр ч байдаг юм уу ингээд таны рейтинг ингээд дээгүр болоод нэг тийм тэр нэр дэвшиж магадгүй кандидат ингээд таны нэр яваад нь шүү дээ. Тэр эхлэлтэй холбогдуулаад энэ хэрэг дээр за ер нь хэрэг одоо ингэх юм байна те айгуул нэмэр бүрдэн байцаалтанд буцах юм байна энэ хэрэг дахиж сөхөгдөх юм байна гэж та дотроо бодож ирсэн юу тооцоолж ирсэн. Яг бол та чинь яг энэ асуудал дээр 7 бодуулсан ч хонш. Би тооцоолж байгаа. Мэдчихэж байгаа тий. Тийм тооцоолж байгаа. Наадвал чи одоо яаж хугацаа авах вэ? 4-5 жил явцсан хэрэг шүү дээ. Тэгэхээр яаж сүр болохгүй байлаа гэхэд эсвэл танд торгол ял өгч байдаг юм уу гэдэг. Одоо зөндөө бол хуулиар очсон байна. Тий. Тэгэхээр хариу хөлбөр бодсон нь бол гэж асуудаг шүү тий. Тий. Гэхдээ надад ямар нүүдэл байх вэ? Ерөнхийдөө энэ миний хөлөг тушчаал. Байлгаж байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ өөр бас нэг үнцүүгээд нэгд хууль шүүхийн байгууллага шалгах шаардлагатай байгаа хэргийг улс төрийн асуудал болгоод ингээд сарниулаад байдаг. Эсвэл өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгоод ингээд байдаг. Би 4 жил шалгуулад эн чинь анхан шат, дунд шат, дээд шүүх, дахиад анхан шат, дунд шат би 5 удаа явж штэ. Би ямар нэг юмнаас ухтаагаагүй түрүү чи нөгөө ишдэг хуулийнхаа дагуу бүрэн эрхийг минь төдгөл зөөсгөө. Тэгсэн мөртлөө би бүх одоо би дараачийн ээлжинд бол энэ хонглын чи шүүхийнх нь хэсгээр явж байгаа штэ. Гэхдээ тэр би дахиад нэг шүүгчд буруу байхгүй шүү. Сая бол цагаат таснасаа жаахан буцчихлаа. Тэр бол би дарамт шахалт очиж. Би энэ дэр нэг хэлчихв. Яагаад ингэж байгаа гэж. Шүүгчдийг бас аягүй хүнд байдалд оруулаад байгаа байхгүй. Тэгнэз дээрээс чинь ингээл дээрээс ч юм уу дээдлийн доотлоос ч юм уу ханаас бас мэдэхгүй би. Чиглэл өгч шít. Наадах ингэмээр байна. Энэ чинь энэ хууль хяналтын байгууллага чинь ерөнхийлөгчийн хамаарлын юм байхгүй юу? Шудраг бусын хонгил гэдэг. За одоо энэ нэр томьёог та анх зохиосон. Та анх шудраг бусын хонгил гэж зарласнаас хойш 10 жил болжээ. Одоо үндсэнд 10 жилийн ой болж байна. Танд 10 жилийн ой минь төргийе тэр шудраг бусын хонгил тий. 4 сард зарласан. За тэр үеийн хонгил өнөөдрийн хонгил хоёр юугаар ялгаатай байна? Өөрчлөгдсөн үү? Эсвэл тэр хонгил нуурсан уу? Нэгдүгээр нураагүй. За. Хоёрдугаар түлхүүрний хэвээр. За. Түлхүүрийн эзэн солигдол яваад. Одоо би шулуугаар хэлчих. Таны зөвлөх байсан ганц өх 4.6 жилээр шүүхээр ялаа авчихсан шүү дээ. Ялаа эдэлчихсэн. Та тэрийг хонголцсон гэж үздэг тийм ээ. Тэг. Тэр гин буруугүй үнэ. Хөөе. Нэг тоон нь 200 мянган төгрөгөөр зарагдаж байсан гэр хорооллын шуудатай нүүрс шүү. Би одоо эдгээр том нүүрс яриаггүй шүү. Шуудатай нүүрсийг 80 мянган төгрөгөөр борлуулах боломж олгосныхаа төлөө шорон цогно гэдэг чинь хонголтуулжлаа гэж. Энэ тэгтээ ганц их бол бүр миний өмнөөс хэлмэгдсэн шүү. Алтан уягийг хэрэгт хийхэд тулд алтан уягийн ахлах зөвлөх нь ингэсэн гэдэг юм олон нийтэд үзүүлж ээж намайг унгахын тулд гэсэн. Тэгтээ намайг унгаасан шүү дээ. Тэгсэн. Хэнийг бол хохироос хэлмэгдүүлсэн. Ганц. Тэгээд зорилго нь таныг унах байсан юм байна. Намайг унгах байсан. Зорилготой хүрсэн. Тэгээд тэр хүнийг шорон тийх ямар хэрэг байх. Энд тэгэхээр ялчгүй хэрэг байсан юм шүү. Бид бол нэг нууц юм хэлчихв. За. Намайг ерөнхий сайдаас огцруулсны дараа сайхан бэлэг ерөнхий сайд болсон тийм ээ? Тий. Тэгээд эднэрний баахан намын дарган дээр инк холдмолд болоод баахан. Би тэгэд дэлгүүд дөржс ганцхан гойсон. За наад энэ ганцх дээр үүсгэсэн хилс хэрэгэл нэг хэлмэгдүүлэлтээ зогсоогоод өгөөрэй гэсэн чинь за гэсэн. Тэгсэн илүүдээс нэг эвгүй гэсэн. За. За яг бай тэгээд нэг дав заалдаж бариад болно үстэй. Шот. Ойлгож байна уу? Тэгэхээр би манай ганцх ял өгөх юм бэ? Шийдвэр нь гарааг багт тий. Анхан шатн дээр лав ял өгөх юм бэ те? Дав заалдаж бариад болох юм бэ гэд би хүний хордлого тасардгүй юм байл. За би ингээд 3 сар чүү хурал дээр ноч суусан. Ял өгсөн. Тэгэхээр за нөгөөдхөө хэлж байгаа юм. За тэгвэл намар 9 сард хурал нь болно те? Биш 12 сард давх нь. Дахиад ял өгсөн. Тэгэхээр би нөгөө ердийн гишүүн болцсон нөгөө илүүдэрчтэй уулзсан чинь намайг хүлээж авч уулзах болцсон. Тэгээд 3 сарын 20 хэднээр дээчүүх шүүх болсон. Би бүгдтэй сууж яваа шүү дээ. Тэгээ 3 сарын 20 гэдэнд ороо суусан чинь ялын инах хөвөр батсан. Ингээд миний мөн найз хэлмэгдсэн. Тэгээ би 4 сарын 4-нд гарч
Энэ элбэг дорж чинь энэ бүхний хийж гинэ гэж зарлсан. Биш бас овоо чардасан байгаа ч тийм. Бас нэг хүнийг хэлмэгдүүлчихгүй тулд би бараг жил шахуу явуулаа шүү дээ. Тэгээ ганц өх гэдэг хүн ял авчингууд алтан үеийнхтэй холбоотой юм чинь алтан үеийг энэ буруутай юм байна гэдэг танаас сонгогч чинь тийм ойлголт авчих штэ. Тэгээ та сонгууд ялгагдчих байгаа штэ. Гэхдээ тэгж дуусгаж байгаа байхгүй хамгийн муухай. Гэтэл надтай шал өөр юм ярьж штэ. За энэ засаг масаг элдвийн байгууллагад ингээд өгөх туслал наадах чинь одоо ингээд ихтэй тав заалт шүү. Эвгүй хэлж штэ би. Одоо ингээд шухуу шөхөр айгүй олон жил одоо ингээд байсан хүн байж таа. Бараг өөрийнхөө дээрэлсэн тэр хонгилд одоо сүүлийн хэдэн жилээр амьдэрсэн улс төрч байж таа. Тэгсэн мөртлөө яг цоошлогдоод явцсан юм байхгүй. Тэгсэн мөртлөө зүгээр одоо нэгэнт та технологиг мэдж байгаа чинь зүгээр болчул яадаг. Болчул санаа амарчул танд энэ олон хэрэгүүд чинь гарч ирээл таныг ноолоод байхгүй амар юм биш үү. Тэр хонгилоос холдохын тулд тэр улс төрөөсөө гараад бүр санаа амарчул яадаг. Энэ улс төрд орж ирээд би өөрийнхөө чугмаар л явсан. Би та ихт нэг зарчим яриад байна шүү дээ. Би найз нөхдөд тухай яриаг байна. Би зарчим ярьдаг. Би энэ зарчим дээр явахлаар л ингээл зарим нөхдүүд иржнийг нийлээл заримдаа алга болж явдаг. Ерөөсө хамгийн том Монголыг хөнөөж байгаа юм чинь бидний сонгоод гаргачихлаа гэдэг хүмүүст хүсэл мөрөөдөл эх орон ард түмэн эднийг одоо өөдөн татах тэр сэтгэл зүрх дутаад байна. Юу их вэ? Мөнгөний шунал, албан тушаалын шунал, цадаж ханддаг. Их мэдлийн шунал. Одоо энэ их мэдл над байна. Би одоо дахиад цаашаа явахын тулд яах вэ? Одоо та амд жишээ хэлээд өгч үү? За. Элбэг дорж 8 жил ерөнхийлөгч хийгээв үстэ 2 удаа. Тэгсэн. Тэгчээд яагаад Миягомбын холдыг ерөнхийлөгч болох гэдэг вэ? Болгох гэдэг. Болгох гэж захиалж гаргаж ирсэн шүү дээ. Бүр нөгөө намынхаа. Ардсан намаас тэр яг тийм яриа байдаг тэр баттай байсан юм шүү дээ. Баталгаатай юу? Яагаад тэгэхээр одоо сая нэг хууль хэлтийн байгууллагуудын удирдлагыг тавьж шүү дээ. Тэнд дандаа Миягомбын хүмүүс ихсэх нь явж байгаа. Ингээд парадокс хэвсээ хувиргаал хонглыг эзэмшиж явах сонирхол хамтран эзэмшиж. Баттулга бол биш. Тэр үед баттулга биш байсан. Тийм учраас баттулга хөнгөлийн эзэн түлхүүрийн эзэн нь солигдож яваад байгаа гэдэг гисэн шүү дээ та. Тэгтэл тэн дээр тасарцсан. Та батлага биш гэдэг чинь тий. Батлага тэр хонглыг ажиллуулаагүй юу? Ашиглаагүй тэр хонглыг. Би бол сайн мэдэхгүй. Намайг баттулга ерөнхийлөгч болчоод намайг зөвлөхөр ажиллаач гэхэд би нэг жил гараа ажилласан. За тэгсэн. Тэгээд би болцсон. Би энэ янз бүрийн хонгол юм зөндөө хэлж өгсөн. Ингэж болохгүй шүү. Энийг нэг ил тод болгож өгөөрэй. Устгаж өгөөрэй гэсэн. Тэгээ би нэг жилийн дараачаас эхлээд хамтарч ажиллахаа болцсон. Зүгээр бусад хүмүүс яриад байгаа сонсоход энэ Батар яриа үст. Тий. Тэр орд би тэрнийг бол мэдэхгүй. Яг тэгдэг байсан юм уу, яадаг байсан мэдэхгүй. Төрөний хэлдэг энэ хонгол үнэхээр байгаад одоо түлхүүрийн эзэн солигдсон бол хүрсэх байх гэдэг юм тийм үү? Ер нь логикоор тэгэх гээд байгаа. Тий. За энэ хүн ажиллуулж байна гэдэг баталгаа юм уу эсвэл хардлага танд байна уу? Ямар хардлага байна? Гоо сая доотлох нэг солигчлаа над шиг. Тэгжээд энэ ч манайх нэг гэж ярьдэн шүү дээ. Нэг гэж ярьдаг ерөнхийлөгч, хоёр гэдэг нэг хурлын дараа гурав. Тэг ерөнхийлөгч биш ээ. Ерөнхий сайд хурлын дараа солигч нэг л хүн үлдчихэд хэлдэг. Тэгтээ сүүлийн үед энэ олон төмөнд ярьж болдог вэ мэдгүй би хэлчих. Ерөөсөө тэр толгойлогчоос гадна доогуур нь долдоонууд маш их байна. Одоо магадгүй таа ч гэсэн хонглын эзэн хөрөлцөх гэдгийг хэлхээс айж байгаа тийм ээ. За одоо өнөөдөр хэлье. Авилгатай тэмцэхийн дараа даш таваг буцаагаад тавьж ийлээ. Одоо өнгөрсөн хэдэн жил Монгол улсын ямар амар авилгалд нэрвд вэ? Тэгээ авилгын тэмцээрээ дахиад аван бараар. Тэгс авилгатай тэмцэхийн дараагийн буцаагаад тавьж ийлээ. Хэн ч үг хэлэхгүй. Их хурл дээр бүр юу ч. Прокурор нэг дарагтай байхгүй. Босоо бүтцтэй. Дээдлийн дарга нэг орилол тэгэл бүх юм юу. Прокурор буцаагаад тавьчихсан. За дээд шүүх бас яалаа энэ манай Баттулгын хэлэгч байхад хөрөлсөх хинчүүлээд тэд нийлж байгаад нэг 3 хүн тавьсан шүү дээ. Тэдний тавьсан хүмүүс л байгаа шүү дээ. Би сэдвээ нээж. За дараагийн миний сэдв нэлээн ер нь бол энэ сэдвтэйгээ үргэлжлэхээр сэдв байна. Үнэгний аав гэдэг. Үнэг буюу аан нь та, анчнаа нь элбэг дөрж.
байсан тухай ярих гэж байна гэсэн үг. Элбэг доржтой маш эртнээс одоо зам нийлж явсан. Муу бол мууг нь, хулгайч бол хулгай хийсэн бол хулгайгийн те бүгдийг мэдчих хэвээр юм шүү дээ. Би сайн мэдэхгүй яг гэж бид нар ч биш ингээд анх их сургуулийн багш байж социал демократ намыг байгуулад 2000 он хүртэл би социал демократ нам явуулсан. Ерөнхий найрамчгийн дарга. Ерөнхий найрамчгийн дарга. Нөгөө талд нь элбэг дорж энэ төр гэдэг чинь Монголыг алчсан байхгүй. 10 жил би тэднийг мэдэхгүй байхгүй. Эдгээр 2 нам ч гэсэн. Юу нэг нам өөр барагсан. Нарийн мэдэхгүй. 96 онд нэг хамтраад нэг эвсэл боллоо шүү дээ. Тэрнээс хойш би жаахан гадралдаг. Тэгтээ яаж мэдх юм бэ? Гурал дээр суучаал яваа шүү дээ. Би тийм ийм ойр харилцаатай байгаагүй. Та чинь зоригийн хэргийн гарах үед хүнс хөдөө аж ахуйн сайд байсан байлээ тийм. Тэр үед элбэг дорж зориг хоёроо та засгийн газрын гишүүн байсны үед элбэг дорж зориг хоёрын харилцаа ер нь ямар байсан? Тэр үед улс төрийн нөхцөл уур амьсгал ер нь ямар байсан? Тэр тухай яриач. Хамгийн сайн мэдж байгаа юм. Засгийн газрын хавь дээр бол тийм их том зөрчил байгаагүй. Одоо ерөнхий сайд чинь хин элбэг дорж дэд бүтцийн сайдын зориг гэсэн үг шүү дээ. Би тэнд нэг хөдөөж хон сайдгаас үүссэн. Тэн дээр бол нэг тийм том зөрчил байна. Хамгийн том зөрчил тэр үед хаана байсан гэж Монголын үндэсний ардчсан нам гэдэг дотор байсан. Тэр нь манайх сустыг дааган бол хэм тий одоо дааган бол инг сайхан манай энэ Батүл элбэг дорж тийм ээ. Тэдний дунд тэг өшөө нөгөө гамбал тарга халзан гамбал гэдэг. Тэр хэсгийн дунд жаахан тийм зөрөлдөөнүүд байсан. Тэгээд таяр одоо бүр их хуучин төвхөр оруулаад жинхэнэ логикаараа бол одоо бас шудрагаас ярил элбэг дорж тэгэхэд ерөнхий сайд болох байсан. 96 онд. Гэтийг сайхан болсон. За тэр бас юм хийгдсэн. За ингээл ирэн жах. тэгэл тэрнээсээ болоод тэгэл явж байгаа энийг сайхан болохгүй байна. Одоо нөгөө том намынхаа дарга элбэг дорж байгаараа 51-гээ тавьсан чинь одоо энэ элбэг дорж бас болохгүй байна. Энэ нөхрийг унгаана гэл тэр дотор зөрчил явсан. Тэр санжаа зургийн зориг агсантай бол тэг хагаралж байсан тийм ноцтой юм бол байгаагүй. Тэр бол тэр намд л байсан гэдэг таахгүй би мэдэхгүй. Бид нарт тэр үед одоо ингээд тэр үе улс төрийн үйл явдал чинь бас аягүй сонирхолтой шүү дээ. Нөгөө нэг Багванд гэдэг ерөнхийлөгч чинь бол одоо яг азраг байсан үе шүү дээ. Тэр 7 удаа буцаадаг тийм ээ. алсан шүү дээ. Тий. Тэгэхэд хараа одоо тоглосон шүү дээ. За тоглосон шүү. Та тэр үед тоглож байгааг харж ирсэн тийм үү? Бид нэр хараа сууж ирсэн. За тэнгууд тэр азраг байх үе чинь тэр үед одоо засаж залруулах хийх боломж байсан та нарт. Одоо өнөөдөр явсаар байгаа таны хэлээд байгаа нөгөө нэг хонгол чинь засаглалын одоо ерөнхий сайдын юу чинь одоо хүртэл тэнд яваад та нарт засах боломж байсан. Та жишээлбэл 5 удаа парламентд сонгогдсон амьдралынхаа 20 жилийг парламентын гишүүн хийгээд суудсан байна шүү дээ. Тэгээ ер нь энэ парламентд та яг юу хэлдээсэн юм? Би парламент мэдэхгүй. За зүгээр ингэсэн. 96 онд гишүүн байсан үн чинь яагаад 96 онд би дандаа голцоод давхар алгасч ирсэн засаг дээр. 96 онд ингэсэн. Үндсэн хуулинд ийм заалт байсан байхгүй. Монгол улсын ерөнхий сайдыг батламжлна. Зөвшөлдсөн. Зөвшөлдсөн. Ер нь Монгол улсын ерөнхий сайдыг зөвшөлдсөн гэдэг ингэдэг. Тэгээ яг эхнийх нэг сайхныг ямар ч асуудалгүй явуулсан. Дараа нь элбэг доржийг асуудалгүй явуулсан. Тэгээд яг нөгөө элбэг дорж огцорсны дараа дараачихын ерөнхий сайдыг тавихулсан чинь Багванд гой чинь зөвшөлдсөн. Зөвшөлдсөн гэдэг чинь би энэ хүний чинь авахгүй. дааган болтыг буцаагалсан шүү дээ. За буцаадаг юм ингэж ихсэн байхгүй. Тэр чинь хэдэн сарчин хуулийн дээр байгаа өгүүлбэрийг тэр хүн өөрийнхөө ойлгоод ингэсэн гэсэн. Хамгийн сүүлд нь бүр юу болж дууссан гэж сүүлдээ бид нар чинь манайхан чинь ямар том дарга байсан биш. Манайхан ч учрал болохоо байгаад одоо энэ яах вэ гэсэн чинь ерөнхийлөгчийн зүгээс 5 хүний нэр хэлдэг байхгүй. За та нар яасан сонин нөхдүүд вэ? Энэ танайхан дотроос айгу 5 хүн байна шүү дээ. Эдрээс ч өгчвөл би тавьчих. Би хийх гээд штэ гэх тийм. Тэгээ нарийн цэцэрлэг тасдаг. Эннийг яаж зассан гэхлээр энэ системийн гажиг байхгүй юу? Үзүүлэлт өөрчлөлт оруулаад 2000 онд нөгөө хамтарч 2000 оны үед үндсэн хуулинд тэр парламент байхгүй юу? Одоо ямар гав явуулсан гэдэг чинь тэр парламент өөрөө ийм алдаа гэдгийг илрүүллээ шүү дээ. Тэгээд одоохон 7 хэлэх гээд байна уу та? Тий. Одоо 7 буцаадаггүй болгосон тэр өөрчлөлтийг чинь 2000 оны төгс ихээр үндсэн хуулинд оруулаад өөрчилсөн.
19 онд үндсэн хуулинд өөрчлөлт орууллаа шүү дээ. Манай ардын намынхаа олох байхтай. Энэ сайн өөрчлөлт хийсэн. Энэ бол би сайн өөрчлөлт хийж байгаа. Тэгээ одоо энэнийхээ эсрэг юм болж магадгүй болохгүй. Тэгсэн хэрнээл эргэлгч үргэлжлүүлэн засаглах гэдэг нэг хандлага байгаа байсаар л байгаа даа. Тийм парламент засаглалтай мөртлөө албан бусаар ерөнхийлөгчийн засаглалтай болчиход байна да. Энэ ерөөсөө хуулиалтын байгууллагын бүгдийн ерөнхийлөгчд өгсөн л гайвч. Тэр чинь амар том зэвсэг болж байна. Зэвсэг нь байгаа юм тий. Одоо бүр дотор хонгол ухаж чадчих шүү. Тэгэхээр чинь бүр одоо энэ хууль батлагдах юм бол бүр тэр нь баталгаажаад бүр би бол болгоомжиж байгаа юм чинь тэр байхгүй юу? Тэгэхээр ерөнхийлөгчийн хүч бол тэр 1 жилээр 6 жил мэлдээч биш. Ер нь бол зүгээр хоёр шүүхийг гартаа татсан байгаа юм шүү. Байгууллагуудыг л томилгоо хийдэг л тэр л аимшигт болж байна. За, сэдврүүгээ эргээд оръё. Сая анчны тухай ярьлаа тий. Та бол ам болж исэн, агнуулсан. Ер нь асуухад та агнуулах зүйлээ өөрөө хийсэн юм шүү гэж асуух гэдэг. Өөрөөр хэлбэл монголчууд төрөө бодож төрлөө төвчих гэдэг ийм ингэж сургадаг ийм одоо ард юм шүү дээ. Гэтэл та төрөл саднаа албан тушаал томилоод хамгийн энгийн бодтой жишээ нь хүргэнэ хүртэлтэй засан газрын хэрэглэх газрын дэд дараагаар авчиртай байд Эрдэнэс 5 толгой компани туузын дараа болгоод ингээд эн чин ерөөсөө нөгөө нэгдүгürt шалтгаан гаргаад өгч байгаа юм шүү. Агнуулах зүйлийг хийж байгаа юм шүү. Хоёрдугаарт ашиг сонирхлын зөрчил нөгөө ёс зүй гэдэг юм чинь та энийг бодох хэрэгтэй байсан юм шүү гэж асуух. Магадгүй. Тэр миний хөргөнч биш. Хожим хойно манай тэр дүүгийн нэг охинтой учир ургуулсан тэрэг. Одоо энэ гэрвэл бүр байхч. Тэгэхээр таймгийн хэлдэг бас үн шалтгаан өгснө гэж. Сая одоо хоёрд нь бас бэргэн гэж байгаа биз. Бэрчүүл. Дээрээсээ болж. Бэр хөргөн. Энэ хөргөн бэр. Энд дахиад зохиол واخгүй. Хөргөн бэрүүдээр л зохиж ургаад тий. Энэ зөвхөн болцсон байхгүй да. Энэ зөвхөн хөргөний асуудал, энэ зөвхөн хөргөний асуудал биш. Миний охиныг би одоо 8 хүүхэдтэй. Тий, яг асуух гэж байсан. Том хүүхэд нь том гэрүүл болоод гарцсан. Одоо ганц ч хүүхэд манахаас төрд ажилтгүй. Ганцхан охин сангийн амд байсан чинь намайг ерөнхий сайд аваад 3 сар АТГ-ийг үүд сахиулгаар чи хүүхэд юм. Өөр цэвэр агаар сангийн 2.2 тэрбум. Үнэ. Төгрөг нэг хэрэгт. Тэр хэрэг ер нь тэгээд яасан. Тэр чинь манай охин ямар ч хамаагүй л байхгүй. Хэрэгсэхгүй болсон. Тий. Хүрэн дэнзэнгийн хэрэг. Тэгтээ танаас сонсдог. Хэрэгсэхгүй. Монгол улсын ерөнхий сайдаар намайг сууж байхад авилгалаа тэмцэх газар миний охины 3 сар тэрний ингэж явуулна гэдэг бол хэн хүчтэй байна. Ойлгож байна уу? Өргөн дэнцэн гэдэг байгаа юм чинь намаа тэгээд энэ баг юм блэ. Баттулгын ерөнхийлөгч болоод хамаг хэрэгэ хаалгаад маань үгүй шоронд нь ордог нь ороод хатдаг нь хатаад үххийн наагур бүгд юм гараад ирсэн. Ансгийг хар хилмигдээд гарлаа. Дэнзингээ хар тийм үү? Өшөө зүгээр нөгөө нүүрсний хэрэг гэдгээр миний зөвлөх байсан. Тулга гэдэг залуу, Төмөрбаатар гэдэг залуу, Мөнгөнд туяа тэр нөгөө компанид ажилласан. Өчнөө олон хүний бүр ингэж ясаарс болгосон. Амьдралаар нь тоглолчт юм байлаа. Тэд нар чинь хүмүүсийн өмнө гарахаас айдаг болчт юм байл. 17 оны ерөнхийлөгчийн сонгуульд би өрсөлдөе гэж бодохгүй юу? Би бас таны хэлдвэс үнэш би бас болохгүй үзэн л хийдэг байхгүй. Тэнгүүт нь яаж байгаа вэ гэхээр 7 хоногийн дараа миний хамгийн бага дүү охин гэдэг чинь одоо 50 гарсан эмэгтэй байна ч гэдэг. Шоронд хийчихэж байгаа. Тэрний маргааш нь миний том эгчийн бэр шоронд 2 хүүхэн авч шоронд хийчихэж байгаа. Бид яаж байгаа та нар гэсэн. Чи юм уу одоо ерөнхийлөгч нэр дэвшмэ юм. 14 хоног 2 эмэгтэйний шоронд хийчихэж. Энэ нөгөө илэрдэж тийм. Тэгэхээр би бол бууж өгдөг л дээ. Тэгтээ энд зөнд олон хүний амьдрал огөрсон баг. Тэгсэн чинь таг олон хүний амьдралд гай болсон. Тэгсэн шүү дээ. За би сэдвэнэч. Заримдуулт гэж орё гэж. За би үнд зүйлийн төлөө алдцдаг хүн гэж та хэлжсэн те. Тэгээ таны үнд зүйл яг юу юм? Манай авиж бидний юу сургасан гэж. Буруу замаар олдсон хоол багалзуур дээр чинь тэгэлдэг юм а гэж сургасан. Дахиад нэг том философи сургацсан. Байга юмдад цадаж бай миний хүүхдүүд. Эрдэнэс жилдээ 20 сая доллар шаачиж байгаа нөхөр одоо тэг болчих болдгоо юм. Хэн? Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч бидний чинь авилгалтай дамжигтэн зөндөө хэлээд бид тэр нөхрөө шалгадаг байх. Хамгийн харамсалтай нь тэд нар их мэдэлтэй.
Би илүү өдөртөө 10 сая доллараас 1 сая доллар авсан. 20 саяас нэг авсан бол тэгээд дуусна байгаа зү. Энэ улсынхын том бизнес оролцсон нэг та магадгүй улс төрд байгаад улсын хурлын гишүүн байгаад ингээд байгаад байгаа нь магадгүй өөрийгөө хамгаалах энэ жор байгаад энэ үл гэж л асууад байна л да. Би улсын асуудал энэ олон түмний төлөө гэсэн асуудал шийдэхэд бол би амар идэвхтэй оролцдог ажилтдаг. Би тэр мөнгө төгрөг албан тушаал элдвийн хуваалцахад оролцдог. Би 4 удаа сайд хийж үзсэн. Би ганц удаа сайд гүйж аваагүй. Гэтэ сонин дээ. Мөнгөөр аваачихгүй. Хөгжлийн банкнд одоо ингээл хамгийн том хулгайч нь алтан уяг шүү гэсэн мөртлөө алтан уяг зөндөө олон хүмүүс бас ингээл буруу болоод байдаг. Нүүрсний хэрэг дээр ер нь яг гол нь та бурууддаг. Би хэрэг хийдгүй юм чи. Энэ хэрэг гэдэг чинь ингээд нотолт юм байгаа шүү. За, миний сэдв Норвегийн намтар. Цаана бас эго утга байгаа. Та Норвегийн намтар зөвхөн хүүхдийн цохилог үйсэн баг тий. Дээр үе тий. Та нөгөө ерөнхий сайд хийж явах үедээ ер нь бол холбогдно гэсэн. Та тэр үедээ задгаа цагаан гэдэг очтой ойч байсан тийм ээ. Бүх юм ер нь жоохон салан задгаа явсан гэтэр гэж ингэж яригдтiin байна лээ. Тэгэхээр ер нь ерөнхий сайдаар ажилласан он жилүүдийн тухай та өөртөө ер нь ямар үнэлгээ өгөх вэ? Би үнэлгээ өгч чадахгүй. Энийг чинь түүх үнэлнэ. Түүх үнэлнэ, хүмүүс үнэлнэ. Би нэг л юм хэлнэ. Би амар дурлж хийсэн шүү ерөнхий сайд. Би 2 жил гаруй ажиллахдаа би ганц удаа тасалж байгаа. Би дурлаж хийсэн. Ерөөсөө би амар их ажилласан. Одоо би ажилтаа манай аав ээж ажилласан болгосон. Илжиг модон хоторгонд ямар ч юмнаас буцахгүй заа юу. Одоо ч гэсэн би тийм өглөө модод төвтэй байх байхгүй. Тэгээ хүмүүс амьд шалгаад чи тэг юу хийгээд идэг. Би өөр ажиллалаа хийчихдээ шүү дээ. Чиний хэлдэг шиг болохгүй юм тавилчихсан. Та ер нь 2 жилд юу амжуулсан бэ? Тэр маш товчхон. Замаас эхэлчихэ. Тэр манай энэ чинь ямар ганцхан миний ажил биш шүү дээ. Энэ чинь маш их бол ерөнхий сайд гэдэг би дахиад хэлсэн. Энэ чинь бол зөвхөн сайдрын ажил биш. Хүмүүс тийм болон бүтэн гэсэн тэр нэг ийм итгэл урмал өгөх нь одоо ерөнхий сайд ажил юм байл. Тэг хялттай. Бусдын нөгөөдөл хийдэг. 2 жилд 2655 км замыг тавилаа. ТЭЦ 4-ийг 123 мегаваттаар нэмэгдүүллээ. ТЭЦ 3-ыг 50 мегаваттаар нэмэгдүүлээ. Бараг 200 болно ш нийлээд. 200 мегаватт гэдэг чинь одоо энэ эдгээр нэг шинээр юм барьж 300 мегаватт тэр нь хурж байгаа мó мэдв. За, миний хамгийн их баярлж явдаг юм 8% зээл байхгүй. Нөгөө нэг 100 мянган айл орон сууц. Аймаг өхөн 1 мянган айл орон сууц. Бид нар утаанаас салмаар байна шүү дээ. Хүмүүс усанд ордог болмоор байна шүү дээ. Тийм хийж амжаагүй ажлууд ямар ажил байгаа вэ? Ерөөс энийг л хийчих байсан гэх ажил байна уу? Одоо эдгээр огцорчлоо шүү дээ. Байна. Ямар ажил? Бидний энэ гудамж төслийн хүрээнд энэ төмөр замын доогуур их олон нөхөн гарц гарах гэсэн. Одоо нэг гудамж төслийн хийс. Тэрний хийж чадсангүй. Гудамж төслийг 21 аймгийн төвийг хориулын нэг илгийн янзлах хэвээр Аранга увс 2-ыг л хийсэн. 2 аймаг хийсэн. Сумын шинжил хийж байгаа. Одоо өөрөлд суман дээр чи хөөрхөс минь халаалтгүй болчиход байгаа шүү дээ. Тус. Тэр чинь одоо нэлээд олон сум болцсон байгаа. Тэгтээ тэр бас дут байгаа. Сумын төв дэд үтсийн асуудал байсан юм. Тий. 5-4 төгрөгөг л нөгөө доотлыг янзлдаг. Тэгэхээр та одоо сая бүтээн байгуулалтаа ярьж байна. Яагаад энэ бүтээн байгуулалт явсан бэ гэхээр та харьцангуй өмнөх одоо ерөнхий сайднараа бодвол маш их мөнгөтэй төсөвтэй ерөнхий сайд байсан. Энэ утгаараа танаа засгийн газар хамгийн их өр үлдээсэн засгийн газар гэж бас легас яригддаг. Энэ өрний тухайд болохоор та тухайн үедээ бидний өр хүүхдүүд төлчнө наадгаа чи гэж юусоо хэр алдаагаагүй те. Тий. Одоо би танарт хэлье. Бид нар 1.5 тэрбум доллар авсан. Тэр нь хүний нүдэнд үзэгдэж гариг гарт баригдах машины чинь дор дуурдаг зам болоо хөөс. Цахилгаан болж хөөс. Бүх юм болсон. Жижиг дунд үйлдвэр болсон. Байр орон сууц болсон. Танайхаа бас хулгай бас хийсэн тэндээс тий. Гэхдээ тэндээс ямар юм мэдэх. Одоо та нар манай улсын төсөв тэр үед 7 орчим их 80 байсан. Өнөөдөр хэд байгаа? Өнөөдөр 30. 4 дахин өссөн. Тэгээд бүтээн байгуулалтын 4 дахин өссөн юм уу манай үетэй хэлцэл. Харин тийм амжиргаа 4 дахин өссөн юм уу? Тэгэхээр талын идэж байгаа байхгүй надад ч. Бүтээн байгуулалт гэдэг бол хоцрогдсон шүү. Чи ямар юмыг хэдэн төгрөгөөр бүтээн байгуулах вэ гэдэг юмыг заавал ярина шүү. За бидний үед
1 км зам 500 сая босч ирсэн. Одоо энэ хөдөөний замыг ярьж. Энэ наалахын зам 2 тэрбумаар боссон. За тэр нисэх рүү явсан зам байна шүү дээ. 10 тэрбумаар боссон. 1 км-ийг ярьж шүү. Одоо бол Хурдны зам уу зүгээр нийслэлийн зам 1 км нь 70 хэдэн тэрбум бичлээ. Ингэж юм хийх хэрэг байгаа юм. Одоо энэ нэг том гүүр боссон шүү дээ. Тэр гүүрийн чинь тэр гудамж төслийнхэн хямдхан ингээд 3 4 нөхлөө тавьчих гэж хэлсэн. Тэгээд одоо ийм ярихаар цэцэрсэн болох байх. Өнгөрсөн яриад байгаа. За энэ сэдвийн сүүлийн асуулт. Сая танаа засгийн газрын одоо ололттой сайн талуудыг ярьлаа. Одоо муудлыг нь асууя. Таны засгийн газрын үед та Монгол улсын эдийн засаг 17% өсөлттэй эдийн засаг хүлээж аваад 6% болтлоо унсан. Монгол банкны валютын нөөц 4 тэрбум ам доллар гэдэг байна. Байсан нь шавхагдсан. Гадаадын хөрөнгө оруулалт бүр таг зогссон гэсэн. Тэгээ ингээд нэг ёстой таны үед эдийн засаг, Монголын эдийн засаг илгээрээ хөвцсөн гэдэг юм шүмжил явдаг. Энэ дээр та ямар тайлбар өгөх вэ? Тэр худлаа шүү дээ. Манай эдийн засаг ирнэ гэж юм байдгүй шүү дээ Монголд. Юу гэдэг? Түүхээ эдийн чинь үнэн л байдаг байхгүй. Оол уурхайн. Одоо ерөөсөө ингээд зэсээ гадагшаа гаргана. Хэдүүлээ нүүсээ гаргана. Одоо сүүлийн үед нүүс цонхолчиход байгаа шүү дээ. Нүүс. Тэгээд нөгөө төмрөг хөдрөө гаргана. Гүцээ. Монгол гэдэг айл чинь ийм ядуу учраас бид нар үйлдвэрлэл хөгжүүлэх гэж ярьсан байхгүй. Бид нар ингэж амьдрнаа нөхдөөтэй. Наадвал чи популистүүд юу? Яга 17 болцсон. Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирсэн. Гайлын татвар матур баахан мөнгнүүд нэмэгдэл нэг юм хоосон тол гарцсан баг. Тэгээ нүүрс нь унлаа. Тэнгүүт нь эдийн засаг унлаа гэж яриад байгаа. Яг одоо тэгж хэлж болох. Зүгээр нүүрс нь унсан. $70 чалкота хийсэн гэрээ чинь $30 болчихгүй байна. Дээр нь 350 би бол тэрний 90 ярьдаг юм а. Тэгэхээр нэг улс төрийн шинжтэй болж байгаа. Хөш. Та нар бүгд мартчихсан шүү дээ. Нэг сарын 21,000 төгрөг хэд үлээ? Сая 500,000 төгрөг. Тий. Тэрний чинь тараа ингээд оюу толгойс $250 сая манай засгийг гаргахад авцсан байсан. Чалкота гэрээхий $350 сая аваад тараацсан байсан. Монгол банкнаас мөнгө аваад тараацсан. Энэ чинь өөрөө Чингис Бондын мөнгийг Чингис Бондтой тэмцэх хэмжээний өрийг хайж явцсан байсан. Би ер нь тэрийг ярьдаг юм байна. Өөрөө жах өдөөд ахаж ярьчих. Үнээр хэлчих. Өр бол тий. Ойлгосноо. Одоо та нар Монгол улсын өр хэд гэж бодож байна? Одоо гадаад өр чи хэд юм бэ? 30 тэрбум доллар. За энэ сэдвээ төр гуруулаа ингээд завсралчи. Энд нэг зураг сонгуулъя. Эхний 2 зургийг зочиндоо үзүүлье. За энэ 2 зурагнаас та нэгийг нь сонгоно. Нэгийг сонгох ёстой юм. Тийм нэгийг сонгоод тэр За хинийгээ сонгосч. Хэлбүүд орч. Ямар учраас сонгов? Хууль хяналтын байгууллагыг алж хийсэн. Тогтолцоо эвдсэн. Энэ ардсан тогтолцоо хүсдэг. Миний одоо хамгийн их одоо нэгэн журдаг юм бол ардсан тогтолцоо байхгүй. Тэрнийг устгасан. ер нь бол энэ хоёр хүний хин нь муу хүн бэ гэдэг байдлаар сонгочихвоо тий. Тэглээ. Одоо ерөөсөө би хайрт нэг л гэж би сайн найз нөхрийн тухай биш ээ. Би Монголын төвд ямар үр гүйцсэн тухай ярмаа. Нөгөөдгөө ч гэсэн адилхан. Энэ хоёр чинь нийлээд хонглыг чинь бий болгосон шүү. Түнш бахан гушгуулчаал яваад өгдөг. Одоо тэр өнгөрсөн. Одоо дараачих нөхрийг яриг гэдэг. Дараачих чинь нөхрийг тэрнээс залгуулад явчих шүү. Та ерөнхийдөө болгосон хүн нь шүү дээ. Та бол тий. Гэхдээ би болохгүй яах юм. Монголчууд бүгд тэгж идэгсэн шүү. Зөвхөн би биш. Шудраг байцгаа хийсэн шүү. Сонгуулийн өрөө тийм байсан. Зөв бүцтэй. Шудраг байцгаа гэдэг дэмжин үсттэй. Хизэнээс ер нь бол тарын таньж эхэлсэн бэ. Ерөнхий сайд бол. Ерөнхий сайд Болоод болсныхаа дараа. Яагаад тэгэхээр энэ тар биш байхгүй юу? Даймаа бас яг нэг эрх мэдлийн хуваарлтан дээр хэн нь илүү түрэмгийлж гин гэж тийм ээ. Өөртөө байхгүй эрх мэдлийг олж аваад нөгөөтгтөө түрэмгийлж байгаа. Гэхдээ намайг биш байхгүй юу? Манай ажлыг миний хийх гэсэн юмыг бидний хүсэл мөрөөдлийг бидний үр хөвгтийн хүсэл мөрөөдөл рүү дайчих шүү дээ. Жишээлбэл шууд ерөнхийлөгчийн зүгээс таны ерөнхий сайд байхад үүрэг чиглэл өгч ирсэн тэр бодлогод ингэж оролцож байсан ямар тохиолдлууд байх вэ кейс? Хөөш. Чи нэрдэн төлөвлөр гэдэг чинь засгийн газрын харьяаны байгаас нэг үйлдвэр байгаа юм. Чи тэрний чинь чи битэн наадахад оролцороо би наадах хариуцсан.
Энэ одоо хуулийн дээр хууль зөрчил мөн биз дээ. Тэгээ ерөөсө 12 онд буюу таныг ерөнхий сайд болох үеэс л Эрдэнэт рүү санаарахад эхэлсэн гэсэн үг. 12. Тэрнээс өмнө. Тэгэхээр тэрнээс өмнө та тэрийг мэдчихсэн гэсэн үг. Гэхдээ би тэр харилцагч мэдэхгүй байхгүй. Зүгээр 8 миний өмнө 4 жил болцсон юм байна. 3 жил болцсон юм байна. Тэн дээр одоо та танд ямар нэгэн болцол нөхцөл тулгаж ирсэн үү? За би чамаа ерөнхий сайд болгоё. Чи энэ дээр ингэж шүү гэдэг нэг тийм нөхцлүүд ярьсан уу? Жижиг юмнууд бий. Юу байх вэ жишээ? Тэрнийг сайд болгох. Тэрнийг өгөөтөх. Өгөөтөх гэдэг нь одоо нэг агентлаг юм байна. Тэр биш жижиг юм байна. Тэр яахтай Тэр нь зөвшөөрөл явуулсан. Юу тэр нэрийн нэг. Гэхдээ 90 дахиад бүх юм дээр ерөнхийлөгч болгох ч болно. Энэ хуулиараа бол ерөнхийлөгчийн зэвсэг төснийг хамгааллагч. Гадаад харилцааны төлөөлөх хэрэгтэй учраас гадаад харилцааныхаа сайдыг санал болгох юм бол ерөнхий сайд би татгалзах хэрэг юу вэ? Баталгаан болгохын сайд биш үү? Бас нэг ингэж ажил хийхэд бас наадад цаантаа шүү дээ. Эрдэнэт чинь тэгнэ. Одоо чи оюу толгойн дээр 2-4 Америк доллар хэтрүүлтийг тэгний чинь чадахгүй шүү дээ. Түүнээс та нар бас намайг ярьж үргэлж өмнө дээр хэрэлдээд тийм байхгүй. За дараагийн зураг. За энэ хоёр зургийн аль нэгийг сонгох вэ? Чөтө. Тари замд шаттай нэрээ барих юм да. Үгүй барыг мэдэхгүй шүү дээ. Ойрхон гэдэг нь яг би их хурлын гишүүн байсан, их хурлын дарга байсан баг. Энэ үний яг одоогийн улс төрд хийж байгаа нүүдлийг та ер нь яаж дүгнэж байна? Нүүгээд байгаа юм нүүлгээд байгаа юм би мэдэхгүй. Замдын шатны тухайд ярьж байгаа шүү. Тий. Өөрөө нүүж гин үү? Энэ ч одоо ингэ араас нь түлхээд нүүлгээд байна уу гэсэн. нүүгээд байгаа юм нүүлгээд байгаа юм. Ард түмэн парламентын сонгуулиар бол энэ хүнийг одоо сонгоогүй эсрэг сонголт хийсэн. Тэгсэн чинь тэр хүн чинь өнөөдөр Монгол улсыг бүр ерөнхий сайд хийчихсэн явж байгаа шүү дээ. Энэ ч түрүү ярьсан шүү дээ. Алтууг ингээ гараад ирсэн алтууг болиулаа сайхан мэл болгоцсон. Сая хоёрд нь бол цандан шатар болчихлоо. Тэгээ хэн хийгээд байгаа? Юу хийх гээд байгаа? Тэгэхээр магадгүй тэр нэг дубайн гэрээ хийгддэг шиг сайхан бэлгэр дубайн гэрээ хийгддэг шиг тийм процесс явах гэж байгаа юм шүү дээ. Тэгэхгүй. Сайхан бэлгэр юу хийх гэсэн бүгд мэдж байгаа шүү дээ. Монголчууд бүгд мэдж байгаа шүү дээ. Та нэг зүйлийг хэлж байгаа шүү. Цандан шатар ерөнхий сайд, Алтан гоёг ерөнхий сайд хоёрыг яг хувь хүнийхээ үднээс шал одоо өөр чанар ямар чанар вэ? Намайг хүн нүүлэхгүй. Миний хойноос намайг хөдлөгдөг хүн байхгүй. Надад тэрний нээлтэнд ордог бас юм байхгүй. Дараагийн зураг. Бас нэгийг сонгох юм бол. Яа нэгийг сонгоно. Баттулга байна. Яагаад? Ерөнхийлөгч нэр дэвшигт. Элбэгдурж Миягонбинколд хоёрын 16 жилийн хаанчлал надад таалагдаагүй. Яагаад 8 жил хаанчилчаад яагаад дахиад өөр намын даргаыг 8 жил дахиад хаанчлах гэдэг шүү. 8 жил хаанчлах гэдэг байгаа юм. Ийм юм байж болох юм уу? Ийм байж болохгүй. Тэг би хэнийг дэмжих болсон? Толгойд дэмжсэн. Намайг тэгдэж шүү дээ. Өөрийн чинь засгийн газрыг замтайгаар огцруулаад байхад тэнийг алтаа хийг чи яагаад Баттулгыг дэмжиж байгаа гэдэг. Надад сонголт байхгүй. Би 16 жил Монголыг хоёр хүний хаанчлалд өгмөөргүй байна. Би ингэж л дэмжсэн. Нэг талаараа сонгож байгаа нь эрсдэлтэй алхам санагдаж байна л да. Надад бол яагаад тэгэхээр олон нийт бол таныг Жинкогийн төслөө гэж шууд ярьдэн шүү дээ. Тэгтэл тэрийг баталж байгаа юм шиг Жинког сонгочлоо. Би ерөөсөө хэнийч төсөл байгаагүй, хэнийч төлөвлөж үзээгүй. Хүмүүс тэр бодох болж илаа. Наадах чинь хүмүүст бий болгож байгаа сэтгэгдэл. Мөнгөтэй хүмүүсийг хийгээд байгаа PR. Эцээс ойрон байхгүй. Тэгтээ би Монголын төлөө сонголт хийсэн. Монгол ялна гэсэн бас. Монгол ялсан уу? Монгол өнөөдөр ч ялах болох шүү дээ. Баттулга яг одоо улс төрчийн хувьд хэр найдвартай хамтрагч юм бэ? Итгэлтэй найз вэ гэсэн. Бидний мэдэхгүй. Би бол улс төрийн сонголт хийгээд 16 жилийн Монголын хоёр хааныг л явуулахгүй тулд дэмжиж ажилласан. Одоогийн байдалд хоёрын байдал ямар байх вэ? Одоо юм та нар намайг нэг юм ойлгохгүй. Би энэ ардын намайг уулзаа сүжрээл эсвэл арчсан намайг хайдтай уулзаа сүжрээл надад тийм байдгүй. Яагаад гэвэл индипендент бие даасан байхын тулд тийм үйлдэл хэрэггүй. Шаардлага гарвал мэдээж жижиг сажиг юм. Түүнээс би хорн хайруулаад одоо гүгээл тэгээд надад тийм байхгүй. За миний сэдв.
За хожил бай хожигдл. За баяр цогт Алтан уяг бол тухайн үед шинжлэлийн засгийн газрын тэргүүн нэртэй байсан ч ерөнхий сайд байж чадаагүй. Засгийн газарт Баттулга Фортуна Бат хоёр гэх мэт ер нь 4 ерөнхий сайд байсан. Таныг одоо яг таны эсрэг би хүнээр төлхүүлдэг хүн биш ээ гэж таяллаа штэ. Тэгэхээр таныг өөрийн толгойгүй байсан гэж ерөнхийдөө бол хэлсэн. Энэ ямар утгатай юм үг хэлсэн. Ямар учраас юм. Би баяр цогтойг өөрийнхөө засгийн газар авч ажиллуулаагүй. Тэгэл тэгж хэлж байгаа. Та яг ажиллуулаагүй. Хоёрдугаарт манай баяр цогт бол Монгол Ардын намтай холбогч хийдэг байсан. Энэ олон жил. Тухайн үед ч үү? Бүх үед. Таны засгийн газар огцорсны дараа оюутлогоо 5-7 гээд том төслүүд хөдөлж гисэн тий. Тэгэхээр та яг ерөнхий сайд байсан юм уу? Ерөнхий саад байсан юм уу? Бас тэгж хэлдэг. Манай үед уулсаа 5-7 төсөл явж исэн. Тэгвэл та нар нэг юм ойлгоч. 350 сая долларын зээл авчиад чалхоос. Тэгээд тэндээс чинь юу сухнаа да. Тэндээс ганц доллар орж ирэхгүй. Юунд өгөх? Өрөөндөө төлөөлж ирсэн. Тэгэхээр бид нар нөгөө талд нь саад болохгүй тулд, сайд болохын тулд нөгөө талд нь Чингис Монгоос 200 сая доллар гаргаад нөгөө цанхийг ухчих гэсэн. Танай засгийн газарт бүр тодорхой хэлбэл яг тань дээр Дубайн гэрээний нөхцөлтэй тийм санал орж ирж ирсэн үү? Орж ирж ирсэн. Талдуурхан гэрээг хийлгэхийн тулд оюу толгойн яасан гэхэлэр бид нар зогсоогоогүй. 2 тэрбум Америк долларын хэтрэлтийг хэдүүлэн яриад байгаа. Эхнийхээ хөрөнгө оруулалтыг шийдэг өжиж, хэтрэлтийг шийдэг өжиж, дараачийн хөрөнгө оруулалт хоёрсон. Одоо өнөөдөр асууя л да. За сайхан бил гоё юм ярьж. Тэ ногдлаш чаана. Баяр цогтоос гоё юм ярьсан. Ногдлаш чаана. Эцсийн үр дүнд энэ шүү дээ. Монголчууд эндээс юу очиж байгаа. Өнөөдөр 24 мянга өртөлгөө сууж. Та ингээд засгийн газар чи унах гэдэг шүү дээ. За ингээд тэнгуут нь амжаад байдаг юм уу? Сөрөг хүчнтэйгээ гар барьчих боломж байгаагүй юу? Би ерөөсөө тийм орлого хийгээгүй. Манай сайд нар тэр зөндөө олон өмнөд тэгжсэн. Та очиад элбэг дорчтой уулзаач яриач ардын намхантай хөөрөөч. Тэр чинь амар үн төлнө. Үн гэдэг чинь тэдний барьцаанд орно ч. Би тэгж амжилтдах ямар хэрэг байгаа. Танай засгийн газар огцроод тий. Ингэснээр Монгол улс хожсон уу, хожигдсон уу? Хожигдсон. За юугаар хожигдсон гэхэлэр одоо энэ нөгөө нэг бүтээн байгуулалт, шударгын ёс тийм үү? Хууль хяналт бүх юмар хоцорсон. Бүр нууц унсан. Хожсон. Нэг л хожил гарсан. Монголын төр тулгаач дээрэмчэд гарч игээд алддаг юм байна гэдэг ойлгосон. Ойлгогдсон байгаа болов. Би одоо ойлгосон гэж бодож байгаа. Ард түмний амьдрал хэлж шүү дээ. Одоо сүүлийн 10 жил ард түмний амьдрал яаж тэрсэн? Сайхан бэлэг мөн таны тухай. За Алтан уяг бол ер нь бол андуудаасаа урвсан. Одоо найз нөхдөд тэнд одоо хэлмэгдээд шорооронд ороод ингэж явж байхад өөрийнхөө төлөө залбираал ерөөсө гараач хөдөлгөөгүй амаач хөдөлгөөгүй ийм хөө өөрөөр хэлбэл их амиа бодсон ийм хөө ингэж яриа гэсэн. Энэ талаар та ямар хариу өгөх вэ? Би Монголд байж л шүү дээ. Би өөрөө хонгилдуулал явж илээ шүү дээ. Шүүхэрэнд явж илээ шүү дээ. Сайхан бил үнэхээр бас тийм над шиг юм бол ирээл тэгэл найз нөхдөд төлөө санаа зовоол энд шүүх хурланд ороод өгөө хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ сая гарч ирж ярилцлага өглөө шүү дээ. Гарч ирээгүй шүү дээ. Хоншроо зохиолгоогүй шүү дээ. Монголд ирээгүй шүү дээ. Монголд ирэх тухай ярьж шүү дээ. Сая яагаад гарч ирж байгаа вэ? Бид нар чи дотроо байлдаад байгаа юм шүү. Нөгөө оюу эрдэнтэйгээ. Тэрэнд нэмэр болоод байгаа юм шүү. Энэ сайхан бэлэг ямар хамаат. Танаа нам явах хэрэгтэй. Ардын намын зодон дотор сайхан бэлэг гарч ирэх юм. Яас нь юу вэ? Та нар ч л энэ ардын нам юу вэ? Ардсан нам хоёрыг холбоотой л гэдэг шүү дээ. Энэ одоо зохиол шүү дээ. Энэ зохиолыг хэн бичээд байгаа? Эрдэнэ. Таныг намынхаа төлөө бол их зүйл хийсэн, гавь байгуулсан хүн мөө. Гэхдээ намын байрыг зарсан, хөдөлсөн. Хоёрч намын байрыг бодлоод ичгсэн юм хүн гэж хэлдэг. Би одоо эрдэнэ тухай юм ярихгүй л дээ. Харин бүх ард түмэн мэднэ шүү дээ. Тэгээ тэр хүний хэлж байгаа үнд итгэх хүн байх уу? Үйлдэлээр нь л одоо дүгнэ шүү дээ. Хүнийг үгээр нь биш үйлдэлээр нь дүгнэ. Тэгэхээр би одоо наад дээр чинь их олон юм ярмээргүй байна. Хиний амнаас ямар үг гарч ийн гэдгээр нь одоо ард түмэн ойлгодог болсон. Ямар ч нотлохоогүй, ямар ч бүр сүнсээ худалдаад явж байгаа хүмүүсийн үгийг манай ард түмэн сонсох юм уу? Сонсохгүй байх. Наа чинь илүү ажил хийлгэн.
Гэтэ тэр юу болсон юм? Хоёр намын байр одоо ардсан намын мэдлэлд байгаа юу? Байхгүй. Байхгүй. Наадах чинь бол ийм юм. Нэг намын байрны тухай ярьж байгаа л да. Тэр намайг ерөнхий сайд байхад намын дарга байх үед хэд ч үлээ нэлээд олон тэрүүн дүүргээр худалдаалагдсан. Тэн дээр манай гүйцэх зөвлөл хуралдаад гүйцэх зөвлөлийн шийдвэр гараад ажлын хэсэг гараад манай Батүл тэр ерөнхий нэрвшин дараа марга ороод худалдсан зүйл. Намын дарга чинь санхүүд оролцдоггүй шүү дээ. Гэхдээ таны үед тэр байр зарагдсан байна. Тэр нь бол бодтой. Үнэн. Тэг. Миний үед тэр шийдвэр бас. Та бол ингээд хувь таны төр байгуулсан. Одоо гээд ерөнхийдөө бол тэгэж хэллээ шүү дээ, тий. За 2008 онд та баярын стандарт тус засгийн газарт шургаж орсноор энэ өнөөдрийн энэ манан тэр хувь таны төр чинь энэ хувь таны төр энэ дампуурлыг эхлэх боломжийг нь хилцсэн хүн тийм ээ. Хилцсэн юм шүү. Тэгээ таярахаар бол хилцсэн. Гэхдээ би тайлбарыг хэлж өг. За. Ерөөсө хонгил гэж би тарах тайлбарлаж өгсөн шүү дээ. Хоёр засгийн газар хамтчихаар хонгил үүсдэггүй. Хууль хяналтын байгууллагыг дээрээс доор хүртэл авсан тохиолдол бол хонгил үүснэ. Тэгээс баяр даргад хонгил байхгүй. Алтан хуягт хууль хяналтын байгууллага байхгүй аль аль нь. Тэр үед хэм байлаа? Илгүй байсан шүү дээ. Ерөнхийлөгчөөр. Ерөнхийлөгч л байна. Та энэ бүр хатуу ойлгож байгаа. Тэгэхдээ манан дээр бол хонгил үүсдэггүй маа гэж байлаа шүү дээ. Ерөнхийлөгчтэй харьцаж яж үүснэ. Тэр бол хатуу шүү. Бич бас энэ чинь судалгааны ажил хийчихэд байгаа хүн шүү дээ. Одоо ер нь ямар боломж байна харцлаа танай намд? Нам биш ээ, ард түмэнд. Нам яадаг. Ард түмэн асрах боломж алдлаа. Хамаг баялгаа дээрэмдүүллээ. Баян хоосны ялгаа бол тэнгэр газар боллоо. Одоо Монголд сая инглээ дулаан нэстэн төвчлэн шинэ үнэмчлэн янз бүрийн яриад шүү дээ. Хээ авах юм бэ? Хөөш таяр авах юм уу? Үгүй. Таяр тэндээс мөнгө гаргаад тэр дулаан нэстэн авахгүй. Одоо нөгөө хулгай дээр хийсэн мөнгө чинь дахиад тэднийг авах. Одоо яашиг хүртэл авчлаа. Одоо гинжи уруул яв. Одоо нөгөө хоёр заагч нь бүр ингээ холдоод энэ дунд бүр яв. давхар гэж байхгүй бол энэ хоёрын Одоо ер нь тэгээд за танаа намд боломж гарахгүй нь бол одоо бүр 10 дахь асуудал болж байна. Ер нь энэ ард төмд одоо гор шанс гарахгүй биш үү? Одоо энэ нар үзэх нь үү гэдэг шиг юм асуулт. Энэ шудраг ус юмыг устгаагүй цагт ямар ч нар байхгүй. Одоо энэ мөнгөтэй хүмүүс чи дийлдэхгүй шүү. Сүүлийн үед одоо бүр хамгийн аимшигт юм бий болно шүү дээ Монгол. Мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд, дарганы хүүхдүүд нэг тусгай анги хүүлжүүлдэггүй. Ардын хүүхдүүд нь бол хамгийн дөрөв хэлбэгчид. Ялын авчид. Энэ одоо ямар нийгмийн төлөө явсан. Би юмны төлөө яваагүй юмаа гэл нөгөө хэдтэйг маргадаг байхгүй. тэгээд нөгөө эрх мэдлэлтний хүүхдүүд баг төр өдөрдөх тийм өв залгамжлах бэлтгэгддэг тийм ээ. Монгол банк тэр чигээр ардын намын дарганы хүүхдүүд. Тэгээ энэ бүхнийг юу нь яг зогсоох одоо тэр цэг гэдэг юм уу? Найдварын очин яг хаана байна? Энэ нэг жаахан юу Монгол сонголоо боддог нэг хүсэл мөрөөдөлтэй хүн гарч ирдэг юм байна. Яг ганцхан бүгдийг шийдэхгүй. Тэгтээ ганцхан хүсэл мөрөөдөл байхад бас их нэг өөрчлөлт. Би бол одоо энэ хөрс хүчээр хинайжсэн. Энэ хоёрд нь хинайжсэн. Нөгөө нам шүү дээ. Тэгтээ бас эднэрийг шүнжлээ гараад ирлээ. Мийн гон бий болтыг тийм ээ. Бас шудраг усын хонгил гэж байдаг юм байна. Би тэр хонглоор чинь чирэгдэж явж гин гэл манай хөрс ерөнхийдөө бас ярьсан шүү дээ. Би тэгээд заашгүйдээ цаад хүний муу дуртай юм болж байгаа. Эдгээр ч бас чирэгчлээ завайлгачих одоо устгачих юм байх гэсэн. Тэгээд таны төрөний дэмжлэг сонголтоо өгөөд байсан батлаг бас тийм найдар аваад гарч ирсэн тэгсэн шүү дээ. Монгол ярина бид нар. Таны хэлдгээр ямар нэгэн одоо лидер те манлал үзүүлээ ингээ гарч ирэхэд өнөөхөл юм ярьж байна. Өнөөхөл нөгөө хуучин дуугаа дуулж ийн гэж ард түмэн хардаг болчихжээ. Тэр хуучин дууг дуулдаг одоо хуучны хүмүүсийн нэг нь одоо бас та болчих. Тэгэхээр шин дуу хоолой, шин тийм одоо итгэл найдварын төлөөлөгч нөгөө хуучин дуу дуулдаг хүн ингээд шин юуг илэрхийлэх үл гэж асуух гэдэг юм л да. Цаг үе. Хүний салан өөрчлөлтийг. Би ер нь нэг бас тийм сүүлийн үеийн залуучууд явуулж байгаа нэг бодлогыг би бол гадны бодлого гэж үзэж байгаа. Ямар бодлого чинь? Гэхдээ нэг ингээд үе үеэр нь ялгаад энэ айгүй буруу.
Манай Монголын нийгэмд ахмад нь ч дунд үеийн ч залуучууд нь ч бид нар чинь нэг л болсон. Бүгдээрээ өөр өөрсдийнхөө давуу талуудыг нэгтгэж хийж явдаг. А тэр хуучин цаг, сайн цаг, шин цаг гэдэг ингээд сэтгэл зүрхчин залуугаараа байж сэргэлэн бодлоо энд чинь цэцгэлж байвал. Хүсэл мөрөөдөл чинь байвал юм хийдэг юм аа. Лидер гэж тэрнийг хэлдэг. Түүнээс лидер гэж бүх юмыг мэддэг, чаддаг нь хэлдэг. Хөгшин хүнийг ч хэлдэг, залуу хүнийг ч хэлдэг. Асах хэрэгтэй шүү дээ, дүүрэлцэх хэрэгтэй шүү дээ. Алдсах хэрэгтэй шүү дээ. За би сүүлийн сэдв. За ерөнхийлөгчийн сонгуул гэдэг сэдв. За би бодож байгаагаа асуултаас өмнө хэлчихье. Гэхдээ ер нь өөрийнхөө бодлыг хэлээд тэгээд та тайлбарлаж. Таны ер нь дэвшүүлэх юм байна дөө. Ерөнхийлөгчийн сонгуульд. Яахгүй мэн. Дэвшүүлэхгүй юм байна. Нэр дэвшүүлэхгүй юм байна. Би тэгж бодож байгаа. Санал нийлж байна. Мэдхгүй бод тэгэл. А би ингэсэн. Саяны шүүх хурлаас болоод би олон улсын парламентын холбоо гэж байдаг. За. IPU интер парламентар юу нэ дэлхийн парламентын байгууллага байхгүй. Би тэрэнд одоо хондлогоо захиа бичиж байгаа. Нэмэр байх уу? Аа? Нэмэр байх уу? Таныг дэвшүүлэхгүй л гэвэл дэвшүүлэхгүй. Ямар нэгэн аргаар дэвшүүлэхгүй хамаагүй. За. Би шудраг ус юмтай тэмцэж байна. Энэ тийм шудраг ус юм байна гэдгийг илэрхийлж. Энэ хууль хяналтыг ингэж гартаа оруулж байна. Ингэж юм хийж завхруулж байна. Ингэж байна. Монголын ард түмэнд сонгох эрх чөлөөг нь булааж авчихна. Улгаалж авчихна. Дээрэмдэж авчихна. Та яг нөгөө гинэ хөвгчгөл ярьж ин л та. Гэтэл та чи одоо ингээд нэг өмнө яг энэ одоо хориг саад нь үйлчлээд та тэр одоо намын дарга болох ерөнхийлөгч нэрдэвш боломжуудаа алдаж яваадсан юм шүү дээ. Тэгсэн ахаад тий. төгтөгтөд хүрээд ирчих. Ахаал алдах гэж шүү дээ. Гэхдээ одоо алтвыг алдах бол яах вэ? Энэ улс орн чинь өөрөө дуусна л үстэй. Одоо намайг хэн зогсоох юм? Одоо хөрсрөн зогсоо шүү дээ. Та ерөнхийлөгч болох юм бол танд хэрэгтэй юм уу? Монгол улсад хэрэгтэй юм уу? Тэрний чи би биш тэр хүмүүс ойлгох гэсэн шүү. Аль хүмүүс? Монголоо гэж боддог хүмүүс. Би бол тэгж хэлдэг. Алтвыг дарга ерөнхийлөгч танаа намын баяр цогттой за бүр ойлголцсон гэж хэлэх нь цаашаа ер нь бол бас нэг тийм байдлын уулзалт одоо хэлцэр юм яваад байгаа юм шүү. Үгүй юу? Мэдхгүй шүү дээ. За мэдхгүй та бүр хэлж байна. Зүгээр ерөнхийлөгчийн төсөл бол зандаа шатрыг ерөнхийлөгч болгох тийм үү? Тэгээд зандаа шатрыг яаж ерөнхийлөгч болгох вэ гэхээр тантай өрсөлдөхөөр магадгүй тэр хүн ялагчих гээд шүү дээ. Нөгөө одоо бодит рейтинг нь өөр гараад байгаа болохоор тэгэхээр илүү зандаа шатраа гэдэг хүнээс рейтинг муу доогоор хүнтэй өрсөлдөж иж тэр хүн чинь сонголтгүйгээр гарч ирж штэ. Тэр нь баяр цогт гэдэг ийм хувилбар 21 оны сонгуул чинь ийм болсон штэ. Тэгсэн Эрдэнэ гэдэг хүн ерөнхийлөгч болох зорилго байхгүйгээр зүгээр тахимаа өгөх зорилгоор л тэгж гарч ирсэн. Тэгэхээр энэ технологи чинь хийж чаддаг болохоор энэ нам одоо энэ ерөнхийлөгчийн сонгуулийг яг ингэж хийх гэдэг штэ. Гэхдээ ард түмний өмнө юм хийгэлтэй. Үгүй одоо тэгээд та айгуу сонио. За би танаас дахиад асууя. Та ерөнхийлөгч болох юм бол ард түмэнд хэрэгтэй юм уу, танд хэрэгтэй юм? Ер нь үү? Тий. Би бол илүү ард түмэнд хэрэгтэй гэж байна. За тэгвэл та ард түмэнд хэрэгтэй гэж харж байгаа бол энэ ард түмнийхээ төлөө очоод тэр ерөнхийлөгчд нь хадаг барьдагсан ч юу, мөргөж гуйдагсан ч юу, тэгээд нэр дэвших боломж авчих юм бол та энэ ард түмэнд таньж сонгочих гээд шүү дээ. Би тэгж ард түмнийхээ өмнө бас тийм хогийн баймааргүй шүү дээ. Яхаараа би гуйж өгдөг. Би өөр жаргах гэдэг юм уу тэнд дөр очиод. Би ажил хиймээр шүү дээ. Өөрчлөлмөр шүү дээ. Шинжилмээр шүү дээ. Тэгвэл таны тэр ард түмэн чинь сонголт юм ярьж байдаг шүү дээ. Энэ шилөө үргэлтэй байгаа шүү дээ. Ер нь яг нөгөө талаас ямар тайлбар хэлэх вэ гэхээр эрс үгүйсгэл ярина л та. Гол нь наад хүн чинь намаасаа гарч ирсэн шүү дээ. Нам дээр л унгаа хийсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нам дээр чинь танаа УПХ-гийн танаа намынх нь таныг унгаахгүй байхгүй юу? Тий. Унгаах магадлал байна. Би байгаа. Манай намайг унгаахгүй. Унгаахгүй. Унгуулна байхгүй юу? Намаар нь унгуулна. За. Тий. Тэгээ юу гэж хэлэх вэ гэхээр үгүй харин тийм гарч ирсэн шүү дээ. Тэгээд та түрүү хэллээ шүү дээ. Одоо нэг энэ эрх хөрөгч намын савраас нэг манай нам гараад нэг айтайхан гэд нэг хэллээ шүү дээ, тий гэсэн. Ер нь бол хүчнөө хүчгүй буруутай шүү дээ. Чилсэн намын одоогийн дарга цогт гэрэл хэрвээ одоо 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялуулж чадахгүй ардсан нам ял байхгүй бол нөгөө намын даргын хувьд яваас яриад байдаг л бол энэ улс төрийн яг яаж явах вэ?
Би зүгээр мэдэхгүй өнгөрсөн энэ зөвхөн тэгтэй байна шүү дээ. Нэг намын ялтын тухай асуудал биш шүү. Та нар 27 28 он болоо. Системийн асуудал байна. Энэ бол системийн асуудал шүү. Энэ яг нь аврал цоглон оюун эрдэнэ гэдэг хоёр хүн өөрийг нь дэмжиж улс төрийн энэ төрийн 3 өндөрлөгийн нэг болгосон энэ том ахыхаа цусан тангарахтай ахыхаа өөдөөс бол одоо ингээд энэ яг эрх мэдлийн хүү эсвэл одоо яг тэр таны ингээд тойруулж хэлээд байгаа яг тэр системийн эсрэг тэрийг харчаад эдгээр нь эсвэл зодтолтоод байгаа юм. Адилхан хувь заяатай болчиход ингэж харж байгаа оюун эрдэнэ сайдыг харахад сүүлдэж гисэн системийг л ойлгож яах нь битүүр адилхан байна гэдэг шүү дээ. Адилхан гэдэг чинь нөгөө ерөнхий сайд системийн жах юм хийж байгаа болов гэж би сүүлд харсан шүү дээ. Тэгтээ даваа одоо чиний хэлээд байгаа хэн нэгэн хүн дээр очиод ёсолцсон хүн бол ингэдэг л байхгүй юу? Дахиад нэг юм ойлгож авдаг. Ойлгож байна? Хизээч ард түмдөө юм хэлчихэд өөр хүн дээр очиж зөвшөөрөл аваад түнтэй яах юм бэ? Ийм байж болохгүй. Дуучин шувууны юм хамт тухай гэж үг өгдөг шүү дээ. Магадгүй та ерөнхийлөгч болчих юм бол мөн ялгаагүй байвал яа. Хүний үг хэлээр нь биш үйлдэлээр нь дүгнэдэг. Энэ бас миний амьдралын зарчим. За энд танд зориулсан нэг 10 асуулт. Аль нь чухал вэ? Үлдэх байх. Ардчилсан нам сонгуульд ялах, улсын их хурлын гишүүд ёс зүйтэй байх, хонглыг нураах, элбэг дөржийг авчирч шүүх. Энэ дөрвөөс нэг сонгох юм. Тий. Эсвэл хонглог нураах хэрэгтэй. Шудраг ус байдал чинь эндээс эхэлдэг. За дараагийн асуулт. За та хэнийг нь хамгийн их гомдоосон бэ? Батуул, X эхнэрээ, X сайхан, хүргэн дэнзэн. Одоо магадгүй их нэрэл гомдоосон баг. Ус төрчтэй над юм хамаа. Өөний гомдлын тухай ярьж чинь тийм ээ. За 3 дахь асуулт. За аль хоршлон зорилгодоо сайн хүрсэн бэ? Алтан гуйг баяр, Баттулга хүрэлсүх, элбэг дөрж инхулд, оюун эрдэнэ луугаан төмөр. Баяр сайдтай бол битүүр хошиж явчихсан. Улсын төлөө. Шийдлийн төлөө ажилласан. Баяр алтай үер хэлж. Ямар зорилгодоо бол та хоёр хүрсэн гэсэн үг шүү. тэр нь ямар зорилго байсан? Тий, тэр нь Одоо нөгөө хөрөнгө оруулагч татыг 3 дахь орны том хөрөнгө оруулалт оруулж ирээ тийм ээ. Оюу толгой хийгдсэн процесс нь өөр болохоос биш. Том зорилтуудыг бол сайн гаргаж тавьдаг. Стратегч хүн шиг маань аваад. за энэ дээрээс бүр нэг үржлээ асуу гэж бодож. Элбэг дөрж инхэлт хоёрын хоршил энэ хоёрын зорилго яаштай зорилго нь юу вэ? Амар том зорилго тавьсан тэрэндээ бас хүрсэн. Гэхдээ би муу учраас хайчиж байгаа. Зорилготой сайн хүрсэн. Гэхдээ муу зорилго тавьсан. Баттулга хүрэлсэх хоёрын зорилго нь юу вэ? Би эдгээр мэдгүй. Энэ хоршлын. Энэ надад нэг хамаагүй. Оюун эрдэнэ луугаан төмөр хоёрын хоршил. Эдгээр би мэдгүй. Би Та мэдгүй. ч парламентын гишүүн байсан шүү дээ сая. Би парламентын гишүүн чинь над шиг ховж өгөнд ордгоо хүн чинь мэддэггүй шүү дээ. Би тийм нарийн юм руу ордгоо. 20 оноос хойш бол би бүр ордгоо. Гэхдээ бол батлага хөрс хоёрын хоршил дээр бол та бас тодорхой хэмжээний дүгнэлт хүүц хэмжээний байрлалтай бол байсан. Албан тушаалын хувьд ч дээр Хөрөлцөгдөөхөд ерөнхий сайд байсан уу? тий. Биш ээ. Ерхий сайд. 17 онд чинь Ерөнхий сайд Эрдэнэт болоод Эрдэнэт төмөр гагаад болсон шүү дээ. Энэ үеэр чинь хоёулаа яриад нөгөө нэг хонгол монголыг нураана. Одоо жинхэнэ болгоно гэж хэлсэн шүү дээ. Тэгээ энэ үеэр юу хийсэн мэдэхгүй. Би цаашаа хэлж мэдэхгүй. Тэгэхээр та нураагүй байгаа гэж түрүү ярьсан учраас зорилготой хүрээгүй л. Элбэг дөрж инхэлт гэдэг хоёр хүний энэ хоёр хүний зорилготой өөр л болохоос ш. Хоёулаа зорилготой хүрсэн үү? За та аль нь вэ? Ялагч, ялагдагч, яллагдагч. Яллагдагч тал. Дутуу үнэлэгдсэн хүн. Би яллагдагч. Би ялагдаагүй. Би ялагч биш. Би дутууч үнэлэгдээгүй. Би бол ер нь 10 хэдэн жил яллагдагч л байна. 10 хэдэн жил яллагдагч өстой тусдаа шүүхтэр одоо баг амьдарч шудраг бас. Тэгж байгаа. Ялагч гэдэг нь шүү дээ бас намынхан чинь ялагч бол биш. Намаагүй. Биш. Биш. Тэгэхээр яллагдагч нь илүү байр суурь юу Би жин дарж. ганцхан үг хэлдэг. Эдгээр бол намайг алах гэж их оролдсон. Алсан. Гэхдээ алтыг өгөөгүй. Ойлгосноо. За хамгийн харамсдаг үйл явдал хүргэн дэнзэнгийн хэрэг ганц сүх ял авсан. Шинжлэлийн засгийн газар одоо хугацаанаас өмнө огцорсон явдал. За эс эрдэнэд ял авсан. Ганц ял авсан.
хамгийн энэ чи миний өмнөөс ялавсан баг. Алтайгийн хүн гайхын тулд Таныг ухахын тулд тэгсэн. За дараагийн асуулт. За таны зарласан бүлэглэл хэрвээ компани нэртэй байсан бол аль нэртэй байх юм бэ? MCS, Боломжлог, Худалдаа хөгжлийн банк, Rio Tinto. Бар бүгдээрээ нэг юм шүү. Бүгдээрээ бол биш. ерөнхийдөө ингээд бүлэглэл чинь бүлэглэл шүү дээ. Хамаг юм чинь эднийг барьцаад байдаг. За таны улс төрт хамгийн одоо дайсан гэвэл та хэнийг нэрлэх вэ? Миний улс төрийн дайсан бол ерөөсөө шудраг ус байдаг. Яагаад энэ ард түмний сонгох эрхийг нь булгаж аваад байгаа. За тэр шудраг бус байдал гэдэг чинь хэрвээ компани нэртэй байсан бол энэ дөрвийн аль нь байх вэ? Дөрвөлээ шүү дээ. Та нар нэр нэг ингээд төсөө шарах гэдэг шүү дээ. энэ хамгийн том улс нь тэр Rio Tinto. За Rio Тэр Tinto. Монголын хувьд бол бас арай дэмжүүлсэн. Одоо бид нар өртөө үлдээ. За нөгөөдөл нь бизнес хийх шиг. За дараагийн асуулт. Дахин сонгох боломж олдвол та хэнийг нь ерөнхийлөгч болох байсан бэ? Инх хоёр элбэгдэрж Баттулга хүрэлсүг. Хэний ч болохгүй. Хэний ч болох. Заавал нэгийг сонгоно та. Аа? Ягаад хэнийг сонгохгүй? Юу хийсэн? Энэ дөрвөн хүн дөрвөлээ юм хийчихсэн. Одоо нэг нь хийгээд явж. Одоо болцсон гэж. Монголын ард түмнийг ахуй амьдралын дээшлүүлэх, шудраг ашиг тогтоох, хонглыг нь устгах, нэг жахны нурууных нь ачаа багасгах хэн юу хийсэн? За ер нь бол бид нар яг юм сонголтгүй сонголтын өмнө толгордог. Тэгэхээр та энэ дөрвийг нэгийг заавал дэмж гэдэг тийм сонголтын өмнө ирвэл та хэнийг нь дахиад ерөнхийлөгч болох вэ? Одоо энгийн ерөнхийлөгчийн сонгуул санал өгж байгаа юм шиг болох гэдэг шүү дээ. Нөгөөтг нэг сонголт чи юу лээ? Цагаан утас. Цагаан утас. Цагаан утас. Цагаан утас. Яах юм бэ? Яг нэг та нар хүнд бас За дараагийн асуулт. цагаан утас сонгох эрх нь Цагаан утас бас одоо таар хүртэл ирэх хүний ирэх шүү дээ тийм. За таны алтан дургу хэллэг. Алтан гудас, орк, моя, төгжил. Орк. Одоо ерөөсөө ингээл нэг мундаг антитл устгаа бүгд нь орк гэдэг болсон шүү дээ. Өөрөө жинхэнэ орк л байна. Энэ хэвгүй хэллэг байна. Улныхан гэсэн үг шүү дээ. Энэ их муу хэллэг шүү. Бусдны яг ийм гэж. Төгжил мөгжил чинь хянаад л гардаг. Даянд л бил. Моя чинь нэг муудаад байгаа юм байхгүй шүү дээ. Монгол ялуулсан. Ялаг болохоор л манай ойлцоод байгаа юм шүү. За дараагийн асуулт. Хэвгүй шүү. Монголчууд бүгдээ дормжиж болж байгаа. За ирээдүйд элбэгдэрж болж мэдэх улс төрч хэн нэвэ? Лодой самбуу, шижир, сайн зориг, эрдэнэ болт. Мэдгүй одоо. Хэцүү мэн. Өсөж яваа, ургаж яваа залуу хүмүүсийн өмнө нуулаад яхад. Магадгүй элбэгдэрчиг ерөнхий сайд хийх одоо тийм ирээд. Тазал муугаар нь гэж. Гүн чи харин болохгүй гэж болох байх. харин элбэгдэр шиг юу болж болохгүй шүү л гэж хэлнэ. Элбэгдэрч төрийн тэргүүн болох хүртэл явж магадгүй гэдэг шалгуур үзүүлэлт дээр нь Байж болно тий. Болохгүй. Залуу хүмүүс төрөөс юм нааж болохгүй. Бүр нэг траумат болсон. Би таарт нэг хэлээ. Маш олон залуучууд миний хажууд байсан. Тэд нар надад ингэ шилдэг. Бид нар таны өмнөөс гараад хамгаалаад ярий. Би тэгэхээр болохгүй. Би хэзээ ч өнөөдөр хүртэл ганц залуу удаа зогсож үзээгүй шүү. Үзээрэй та нар. Ардаас зогсож үзээ. Өөрөө ганцаараа л үздэг. Муу юмд битгий залуучуудыг оролцуулж. Энэ ч гэсэн амар юм шүү дээ. Хослоод. За хизээч ерөнхийлөгч болгож болохгүй хүн хэн нэвэ? Баяр цогт, Зандаа Шатар, Ганбаатар, Нямтаашир. Баяр цогт болохгүй юм байна. Яагаад? Тэр Ириотын хийсэн балагч дуусах шүү дээ. Та нар одоо дахиад нэг юм бодох хэрэгтэй. Хинэн гарвал хэн дэмжих үүдийг бас бодох хэрэгтэй.
хаанаас хэн дэмжих тэр үний чинь. Урдаас хэн дэмжих, хойноос хэн дэмжих, өрөөс хэн дэмжих, дэндээс хэн дэмжих. Тэрийг бас бодороо. Энийг тань хасчих байл гэдэг. Таныг хэн дэмжих вэ? Хаанаас дэмжих вэ? Намайг та нар дэмжинэ өөр хэн байдаг. Тэр заавал таавал сая ямар нэгэн дэмжлэг байх ёстой юм шигээр ярьчлаа шүү дээ. Тэгвэл яг одоо ерөө тиймтэй гэрээ хийс агуулгаар нь хэлж байхгүй. Ер нь одоо тэрийг ч бас ярил. За ярьж. Сонсч. Одоо ер нь гадны гарт орсон хүмүүс бол гадны л хүн болдгийг. Танаас маш тодорхой болгоод асуучих. Ардсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд тантай өрсөлдөхүйц яг одоо бодиттой кандидатууд хэн байгаа вэ? Ингэсэн байлаа. Гандамбар дэвшиг гитсэн байлаа. За Ганбаатар бас дэвшиж болно гитсэн байлаа. За тэгээ би байна. Одоогоор зарлчаад байгаа нь 3 байна. Одоо ингээд ардсан нам бок зарлчаад байна. Монгол Ардын нам ингээ 2 багчаад байна. Ерөнхийлөгч хуулийн төслөөр өргөн барьсан байна. Ингээ шаашаа процессыг явах нь. Зарим нэр бүхий улсын хурлын гишүүдийн одоо нэрийг татуулах ажил чи явж магадгүй байна. Тэгэхээр улс төр ер нь цаашдаа яаж өрнөнө гэж та харж дүгнж одоо олон нийтэд мэдээлэл өгөх байлаа. Энэ манай улс төр цаашаа ингэж явбал онцгой гэж бодож байгаа. Би ийм сөргөлдөөнт байдал за бойкотлоод удах тийм үү? Ийм юм Монголд бол их тийм хохирлтод тусдаг. Гадна талд ашигтад тусдаг. Манай дотоодын өрсөлдөөн тэмцэлтэй ер нь их тийм сайн үр дүн авчрахгүй. Тэгэхээр энэнийг сонжруулахгүйгээр хийж чадах нэг хүн байгаа тэр бол хөлс хөрөнгөлөгч. Учрал биш үү? Учрал биш. яагаад? Улсын хурлын дарга учрал байгаа намын дарга хийж байгаа бол улсын хурлын дарга болоо гэ учрал гэдэг хүний тухай яриад байна. Яах вэ? Одоо нөгөө аль биесээр ярил тэгж ярина л дээ. Жинхэнэ бас нөгөө Монгол улсын ерөнхийлөгч гэдэг чинь ийм хямралт байдлын үед одоо консенсусыг олж уулзуулж учруулж яалан зөв яах вэ? Шийдлийг хамтран ирж хайхад зохицуулдаг хүн байхгүй. Тэр хүн бүр ингээд нэг талаар гарцсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тохиолдол яах юм? Эв нэгдлийг илэрхийлэгч хүн чинь бол Тийм байхгүй юу? Би тэр агуулгаар нь хэлж шít. Тэр үүргээ гүйцэтгэх хэрэгтэй байхгүй. Ардсан нам бол болт хийхгүй юу? Процесс яаж өрнөх вэ? Гүү. Ардчилсан намыг буулт хийлгэн гинүү, ардын намыг буулт хийлгэн гинүү, өөр хөвлөрийг олно гинүү. Энийн чинь би консенсус гэдэг шít. Ерөнхийлөгч оролцож зохион байгуулах хэрэгтэй. Та нар одоо энэ үндсэн хуулинд дээр чинь байгаа шүү дээ Монгол улсын ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлж шүү дээ. Тэг бид нар яагаад ийм хямралт байдал тийм үү сөргөлдөнт байдалд ороход яагаад энийг эвлэрүүлэн зохицуулж болохгүй гэж. Эвлэрүүлнэ гэдэг чинь хайцсангүй ойлголт шүү дээ. Гэхдээ ярилцуулах хэрэгтэй шүү дээ. үндэсний эв нэгдлийг. Монгол улсын ерөнхийлөгч өрлөө гэхэд бүгд л урд юм байх үстэй. Яагаад би ингээ конфронтацид ороод хоорондоо ингэдэг бас ойлгохгүй. Биднэрт эвлэрэх, нэгдэх, нийлэх, босгох бүтээх юм зөндөө их байгаа. Энийг бас хийдэггүй хэрэгтэй. Саяных шиг хууль оруулж ирээд тэгээд нөгөө нэг талыг ингээд хөөж гаргаад нөгөө талаа авч үлдэнэ гэвэл энэ бол амар том буруу үр дагавар төрөх шүү. Тэрхүү ухаантай хүмүүс мэдж байгаа юм. Энийг шийдэх шийдвэрийн тэр нэг боломж нь ардсан намд байгаад байгаа юм шүү гэж бодоод байгаа юм л да. Гэхдээ ардсан намд биш. Ерөнхийлөгчд байна. За 10 хэдэн жил яллаг дэш нэртэй энэ нөгөө өөрийнхөө нэр томьёог нь гаргасан хонглынхаа үүдэн дээр шахав одоо ингээл улс төр гэдэг амьдарч байна. Та одоо энэ улс төр ядарч байна. Би ядардгүй. Би дуртай байхгүй. Би ерөнхий сайд ажлыг дурлж хийсэн. Би одоо өнөөдөр хүртэл алтан үеийг Эрдэнэ намаас хөөгөөд би даагч болгоход нь би Эрдэнэт очиод гарч байгаа шүү дээ. 24 онд би бас гараад ирж байгаа. Би энд чинь бас үгээ хэлмээр биш шүү дээ. Надад хийж бүтээж байгаа малгал л та. Гэхдээ би бас үннийг хэлмээр биш шүү дээ. Тэгээ ямар ч хэлсэн цаг гаргасанд баярлалаа. За. За.